сараас та бүдийн өнөөдөр мэндийг хүргье. За ингээд 440 өрөөнд маань өнөөдөр манай арх халахын алдарт гитарчин зочин хоомор маань үйт юм. Яа, сүртэй. За, what's up? Yo man. За, үе маань болохоор Blues Covers тэгээ Fight Cat Jazz Club гэж одоо Монголд маш гоё шинэлэг гоё клуб байгаа. За тэрэн дээр одоо яг Fight Cat-ийн нэрийн өмнөөс босож барилддаг. Fight Cat яг Jazz Club-ийн яг хамтлагийн гишүүн байгаа. За тэгээд маш их хүүхдүүх бас ярина тухай маш олон зүйлийн тухай ярилцсан. Тэгээд ер нь бол jazz гитарч байна. Тэгж иж болно сурж байгаа. Энэ нь бол тэгээд яг jazz гитарч нь jazz-та бүр уусна нэгдэж байгаа. За, үеийг болохоор бид хоёр бас эхний танилуд. Тэгээд манай ар халахын олон сарын гитарчдын маань нэг байгаа сүртэй байсан. Ингэж дууддаг. Тэр чинь баярлаа. За, Ерөөл Батар шиг шүү дээ. Тэгээд дуудаад ахыг баяр болд нь шүү дээ угаасаа. Тийм болохоор би гоё дуудах дуртай. За, үеийг эхлээд хоёулаа юу вэ? Мэдээж нөгөө жижүүрийн асуултад заавал асуухгүй болохгүй бах. Тэг хүмүүстэй танилцуулаад юу вэ? Үу түмэн өөрөө үе аль 10 жил төгссөн бэ? Би 10 жилээс Сүхбаатар дүүргийн 1-р дунд сургууль төгссөн. 1-р дунд сургуулийг төгссөн. 1-р дунд сургууль, 1-р дунд сургууль амар хэвтэй хамтлагуудтай тий. Механик байгаа. Өөр хэлээд байгаа. Шууд нэрлээрээ. Шууд механик байгаа. Тэгээд нөгөө юу гэж Андромеда гэж октийн хамтлаг байгаа. За. Тэгээд чинь механик байгаа. Механик 2 гэжтэй механик. Тэгээд цаашаа би байгаа. Зөндөө байдаг. Нэг сургууль зөндөө байгаа. Харин байдаг би гол нь нөгөө ерөөсөө тим ерөөсөө мэддэггүй маа. Ерөөсөө тэр талын талбарыг ерөөсөө мэдээлэл байхгүй. Зя. Үе маань за хөгжмөнтэй нөхөрлөхөөс өмнө хоёулаа юу вэ? Юунаас эхлэх вэ гэхээр яг хэдэн настай та ер нь хүн болов? Зөв. Би яг 15 наснда яг би хүн болж төлөвшсөн гэж өөртөө үздэг юм аа. Би хүн төлөвшөж эхэлсэн. Тэгээ яг тэрнээс өмнө болохоор би бол яг хүүхэд байсан. Яг би хүн болж ингэж болж төлөвшөөгүй байсан. Тэгээ яг тэрнтэй зэрэгцээд яг ерөнхийдөө бол одоо хөгжим аль хэдийн ороод ирсэн байсан. Тэгээ гитар бол яг тэрнтэй зэрэгцэж орж ирсэн. Тэгээд яг миний яг гитарчин болсон замнал эхлүүлсэн юм юу лавгүй бас сонирхолтой байдаг юм л да. Яг одоо яг тэр асуух. Ядаа гинэ асууж байна. За, яг гитарыг орхоос өмнө бас нэг чи бицгаан юмнуудыг ярьчээ. Үеийн ерөнхийдөө яг хоёул гитарын тухай зөндөө ярих юм чинь эхлээд наан бас нэг юм асууж. Үеийн ямар хоббитэй вэ? Гитарыг оролцуулахгүй. Гитарыг бол би бол өөрөө бол нөгөө миний нөгөө мэрэгжил бас дээрээс нь миний яг нөгөө одоо академик зүйл гэдэг утгаараа би яг ингэж миний яг мейн юм гэж хэлж одоо миний хобби гэдэг бол би ингээд хобби те гоё ингээд цаг мага зарцуулдаг энэ тэр би тийм амар гоё одоо ингээд креатив хобби гэвэл би тийм бичлэг ингээд эдит хийх амар дуртай. Тэгээ ерөнхийдөө тэрнгээрээ бол яг халтуурч хийн өөрөө бас алцганаад мемч эдит хийн те эсвэл бас өөрийнхөө контентуудыг бас эдитлэх дуртай. Ерөнхийдөө бол тэрэнд бол би бүр амар дуртай. Тэгээд бас дээрээс нь бас би бас видео тоглоом тоглох аягүй дуртай. Ерөнхийдөө бол PC багасаа PC ч юм байсан. Тэгээ ерөнхийдөө бол тэгээд ямар нэгэн тийм энциклопедик одоо мэдээллүүдийг бас одоо медиагаар дамжуулж унших гэхээс илүүс медиагаар дамжуулж авах бас аягүй дуртай. Ер нь бол зүүн залхуу шүү дээ. За, үе бас нэг сонирхолтой нэг юу байгаа. Хөтлөж хийжсэн SBN тий. За, нэвтрүүлгийн нэр илүү гэсэн нэвтрүүлэг хийжсэн. Одоо ихтэй тэр болсон баг тий. Болоод удаж тий. Хэдэн жил өмнө? 3 жил өмнө баг тий. За, ерөнхийдөө хөтлөж хийж ямар вэ? Хөтлөж хийх бол ерөнхийдөө бол аягүй юу юм бэ л дээ. Demanding одоо шаардлага амар шаарддаг тэр хүнээс. Тэгээд гол нь амар комплейн хийчихээ. Шууд одоо комплейн руу орно. Одоо тань яриад За ерөнхийдөө бол ер нь бол хөтлөгчийг бол амар гоё. Надад бол амар таалагдсан. Миний хувьд бол яг тийм одоо ажлын боломжийг надад олгож өгсөн одоо манай одоо продюсер Мэндэгч тэгээ хамт ажиллаж исэн залуучуудаа би амар талархаж баярлж явдаг. Амар том туршлага болсон надад яг бас миний бас ерөнхийдөө бас жоохон төхүүц одоо ажлын талбар байсан. Тэгээд нэг асуудал нь одоо тэр заваа юм юу гэхээр одоо би чинь дөнгөж одоо сурж байгаа дөнгөж одоо ингээл яаж байгаа хөвгчтэй би нэг хальт нэг жил зохиомж гээд нэг сургууль нөгөө
телевизийн найруулагч юм уугаар ясаа арай нэг төгсөн тэрийг нэг ганцхан жил суурчаад хайж маягцсан яг тийм хөвгтэйсэн. Тэгээ яг тэгэхэд бол яг бол манер нь бол надад байсан юм шиг байна. Манер нь бол байсан болохоор ерөнхийдөө бол би бол одоо яг тиймэрхүү нэвтрүүлэг тэр телевизэд одоо контент хэрэгтэйсэн. Тэрийг яг хөтлөж явуулаад ингээд production хариуцаад явахад бол яг тэрэнд яг би зөгцөжсэн юм шиг байлаа л дээ. Тэгээд яг тэрийг надад ч амар таалагдчихсэн. Би өөрөө бас ток шоунд амар дуртай байсан. Одоо бол нэг сүртэй яхаа болцсон. Тэгээд яг миний одоо яг ажил маань болохоор чи ингээ хөтлөлтөө хий. Тэгээд продакшныхаа юмнуудыг эхлэл хэсэгтэй л хариуцаад чиний ажил бол зүгээр л хөтлөх гэж намайг оруулсан байдаг тийм ажил. Тэгээд яг өмнө хэлэхэд бол би тэгэл хоногийн 24 цаг ажиллаад тэнцээ таарсан. Яг тэгэхээр ерөөсөө уусаа хүн хүч аягүй болцсон. Бүх юм өөрөө хийж тээ. Бүх юм өөрөө хийж исэн. Тэр үеэс л идэт дуртай болов. Тий, ер нь тэрнээс өмнө идэт байсан. Бас хийдэг байсан тий. Яг тэнцээ зохиомжтой багтаа. Тий, зохиомжт бүр орхосоо өмнө 10 жилдээ ер нь зүгээр ингээд нэг дуу явуулснаа ингээд клип хийж тэмцдэг. Нэг тиймэрхүү мэж солиордог байсан ямарч байсан. Тэр яг та нарын үеийн та нарын үе баг тэгжилж болно шүү. Та нар яа би манай ерний өмнөх амьдарч ийсэн маа уучлаарай. 90-ад оноос хойш яг тэр арчлын өрсөлдөөс хойш манай ерний өмнөх гэж боддог. Тэгэхээр гоё юм л да. Та нарын хобби бас яг шал ондоо байхгүй. 16 настай үед ингээд гоё видео эдгээр хийдэг. Би 16 ямар новш хийж байсан юм санах ч юм. Бөмбөг шийдээд авч. Тэгээ та нарын ингээд генерашн шал ондоо юм хийжсэн юм байхгүй тий. Шал ондоо юм хөдөлсөн. Бүр яг тэр технологиод дагаад шал ондоо байл та. За ингээд шууд новшин маяхгүй шууд новшин яг чихэн новшин юм байгаа байхгүй. За гитартаа хувь тавилангаа нийлүүлсэн замлаасаа. За тэр замнал бол ерөнхийдөө бол манай найзуудтай амар холбоотой. Манай найзууд одоо тэгээд би ингээд найзуудтай холбоотой юм гот манай найзууд ерөөсөө хөгж одоо миний одоо яг нэг 10 жилдээ нийт маяг манай best friend-үүдээс тэр үеийн best friends-үүдээс яг хөгжмийн юм бол байхгүй. Гэхдээ намайг ингээд чирээ тийш оруулсан байдгийн яг өөртөө шууд хайчаад явцсан юм шүү дээ чамаагаар. Нөгөө хайчаад явах биш зүгээр ингээд жижиг ингээд сэтлүүд өгөө явцсан. Тэр нь юу гэхээр анх за би бүр яг хэлсэн. Анх би яг юу яадаг байсан. Хөгжим бол багтаа бол нэг их аймаггүй яг сонсдог байсан. Гэхдээ тэгэл тэр үеийн телевизээр сонсон яг ээж манай ээж ингээд нэг амар том юу электрон ямар хөгжим гэдэг лээ систем хөгжим дээр 3 CD өгдөг байсан. Номын тас хурд тэгээд балхачаа 3 CD ингээд тавиад тэгээд аваа ингээд бүжиглээ ингэж. Ер нь бол баг байхад бол ерөөдөө бол яг тиймэрхүү одоо би ингээд яг өсөж явж байгаа одоо тийм балчир хүүхэд байхад бол чихлүү бол тийм хөгжим бол ороод яг тийм хөгжмөөр одоо ингээд боожж исэн хүүхэд гэж хэлж болно. Тэгээд тэрэндээ бол би өөрөө бол нэг тийм одоо хөгжим сонсч ирсэн даа баярдаг. Гэхдээ яг тийм хөгжим сонсч ирсэн даа бол нэг дуртай бол байдаг. Тэгээд тэр гоё л доо. Ерөөдөө миний За тэгээд яг би 8 дугаар ангид яг ороход одоо тэр үед чинь яг юу Nokia 5530 гэдэг яг touch дэлгэцтэй iPhone 2G-г яг зохиж гарч ирсэн утас манайх барьдаг байсан. Тэгээ манайх яг тэрийг зохиж гарч ирсэн одоо iPod-ыг авчаад надад тэрийг өгсөн. Тэрэн дээр нь би амар олон дуу сонсч байсан. Одоо ингэ сонсоо. Тэгээ ерөнхийдөө бол би багтаа хипхоп амар дуртай байсан. Тэгээ тэр утсыг аваад ингээд Billboard сонсоод яг pop хөгжмийг амар орсон. People pop хөгжимд бол бүр орсон Ty Cruz одоо Pitbull орсон. Ер нь Lady Gaga бас амар дуртай байсан. Одоо ч дуртай. Тэгээ амар ер нь бол тэгээ байжгаад би юу яасан. Амар одоо тэр үед бол юм миний хөгжмийн ингээд юм бүр ингээд тэр төвсөр насны хөгж одоо гормон 8 жоохон гоё юм ячвал гэдэг гэсэн. Тэмүүдэг dubstep гэж юм сонссон байхгүй. Би тэгэл шууд тарх задрал бурхан минь энэ бол миний хөгжим Энэ бол dubstep fucked my mind галзуураа саваал өөлж мөөлөө сонсоод тэгж явдаг байсан. Тэгэд би яг юу яасан байхгүй ингээд Eiffel гэдэг хөгжмийн програм байдаг да. Тэрийг ингэж тэрүүгээр ингэж одоо team хөгжим хийхийг өөрчлөсөн байна шүү дээ. Бодож исэн. Яг тэр үед манай ангийн нэг хүүхэд ингээд Eiffel гэдэг програм одоо тэрнээс өмнө шүү дээ. Eiffel гэдэг програм татчихсан бол дуу хийгээд тэрийгэ зарч болдгийн байлээ. Энэ тэрийг ярьжсэн байхгүй. Тэр үе 8 дугаар анги бацаа бол одоо юугаач ямар дугаар балансгаач байгаа байхгүй. Ямар ч тэр санааг авч ирсэн. Тэгээ одоо яг миний хэрэгэлдэг main одоо зүгээр ингээд idea-нуудаа ингэж үрж тавьдаг одоо DAW digital audio workstation бол Eiffel. Тэр тийм болж өрсөн байдаг. Тэгээд одоо ингээд электроник хөгжимд одоо ингээд тулцсан явж байгаа шүү дээ. Электроник хөгжимд бол бүр нэлээд орсон. Тэгээ явж итэл манай ах юу яагаад Xbox суулаагаар хожоод тэгээ надад яндарч юм байна. Манай үеэл ах аав үеэл
Xbox суглаагаар хоцсноо. Надад бүр амар хямдхан зараад 100 муугаар зарчлаа шүү. Мангар хямдхан зараад тэгээ байжсэн чинь би ингээд нэг демо хийд өнгөө тоглоомд байсан. Тэгээ би яг best friend-тэй манай найз өгөхгүй шүү гэдэг. Бүр хар багасаа 3 наснаас одоо хүртэл найзалж байгаа. Тэр ингээд бас Xbox-оос тоглодог байсан. Тэгээд мандаа тоглоомнуудаас өгч нөгөө ориг тоглоом боломжгүй. Нөгөө чип хийлгэн өгч. Тэгмээд ориг тоглоомнуудаас өгч. Мань хүмүүс бүгдийг тоглоод дууссан юм чи надад хамаг тоглоомоо зөв шахаж байгаа. Тэр дунд нь гитар хиро байсан. Гитар хиро гитарны контроллертай байгаа. Тэгэл тэрийг тоглож эхлээл би шууд Guns N' Roses орсон. Тэгэл 15 настай бол тэгэл Guns N' Roses. Тэгэл би шууд амар шууд ягаал бүр ингээд бүр шал өөртэй бүр жинхэнэ нөгөө дабстепээс амар хүчтэй мэдрэмж төрөл өсвөр насны хүүхдэд 15 настай байсан гэж би ардаар байсан. Тэгэл шууд гитар авмаар санагдал. Тэгээд би ингээд ээж би ингээд гитар авмаар ба гэдгсэн чинь ээж за тэг минийх уу тэгж байгаа болохгүй гэдгсэн байсан. Тэнгууд чинь би тэгэл за ямар ч байсан үнтэй хэмт амар үнтэй юм бол авч болохгүй гэж бодож байсан. Тэгээ байдсан чинь манай бас нэг 10 жилийн Nage гэдэг банд Yamaha одоо хамгийн алдартай Yamaha F3 байлаа. Тэрийг нь би бүх сет утастай, хөглөгчтэй, кейстэй, гитарын 3 номтой 20,000-аар авчихлаа. Гэхдээ ерөнхийдөө бол манай найз ерөнхийдөө бол надад би амар дуртай. Одоо хаашаа нийлчих юм уу зүгээр үү? Наач гайвуугаа чамаас нийлчих гоо. Одоо хаашаа бас тэгж гогч үрдээ. Йоо, сет утастай гитар, кейстэй бүх юмтай 20,000 төгрөг. Йоо, гол нь манай найз намайг суппортлж байгаа. Суппортлж байгаа. Суппортод ерөнхийдөө өнгөө өгсөн ч болохоор байсан. Тэгээд тэгтэн за яг дээ. Би яг дээ ч гээгүй. Тэгээд ерөнхийдөө бол манай найз амар өнгөө өгчий гэхээр нь би за миний хоол юм авч яг тэгээд байнга өнгөө өгчийгээ. Тэгээд акустик гитар сураал. Тэгээд яг ингээд давтаад хэдэ аккорд сураад хэдэ айлгуу сураа байж хата яг компьютер хавар сурааж яа би ингээд энэ үгээр ингээд насаа амьдэрдэг бол мөн гоёо гэж бодсон. Яг тэр сигнал одоортол надад байдیں۔ Тэгээд янз бүрийн шатрах үе гарна, инээ тэр гарна. Би тэнгууд тэгэхэд сүүлээс л тэгсэн. Сүүлийн үеэс одоо бараг 7 хоногноо дээр. Тэгэхэд тэр яг тэр мэдрэмжийнхаа санаашаал өөрөө төлөвлөдөг юм байл л дээ. Намайг буцаж урамжуулж одоо зоригжуулж өгдөг гэх юм уу. Тэгэл гитар гэдэг юм л өөр орсон да. F3 зарч удаа байгаа юу? Байхгүй. Зарцсан. Зараагүй тэрийг бол ерөнхийдөө бол зарцсан байна. Зараагүй ерөнхийдөө зарцсан. Үнгэлчгээ. Яг үнэн real story гэнэ яриа. Real story. Манай нэг нэрийг хэлээд яах нэг жоох уудаг тэгээ. Мөрцөн. Тэр мөрцөн ч гэж юу. Өөрөө мөрөөд байгаагаа ч мэдгүй л жоох уудаг ах заяа. Тэр ахтоо нэг ганц өгч хальт өгч би ах нь ингэж байгаад яамаа гэдэг. Угаасаа мань хүн яг үннийг хэлэхэд тэрийг мөрөөд ахах нь биш. Гэтэ нөгөө бас арих гэдэг юм шүү дээ, тий. Тэрнийхээ нөлөөнөөс тэгээ өөрөө авснаач мартаа ба. Алцаач мартаа, тий. Өвн тэр гитар байсан бол их гоё явах гэж тий. Тий, ер нь бол анхны чин гитар. Тэгээд анхны чин гитарын хувьд тэгээд гоё бүр найлч бүр ингэж спортоор тэгээд дэмжээд тий чи юу яа гэдэг. Өвн байсан бол зүгээр гэж. Тий. За тэгвэл Xbox-ийн нөгөө гитарын контрол одоо байгаа түлхийг байлга. Зарж болохгүй, хайж болохгүй, үүж болохгүй. Чи хизээш аваад болчих юм. Хизээш өгөх юм билээ. Тийм шүү тэрийг хадгалаарай заяа. За тэгвэл анхны гитартай явсан. Тэгээ миний үсэг хайчих тэр яг төсөлтэй шин. Миний хэсгийг ярь та. Миний хэсгийг ярь та. Би хаагаар өнгөрч өс гитар сурч байгаа чинь. Тэр үед ягаад чи юу яадаг вэ шүү. Ингээд нөгөө яг одоо миний одоо юу одоо сегмент гэх юм уу одоо миний хүсчихсэн одоо энэ гитарын талын одоо мэдээлэлс одоо арай өөр өдөг байсан таних яг нэг гоё ингээл юу яагаад яг одоо гитар ингээд анх сурж байгаа ингээд аккорд бариад дуулж муулаад би болохоор юу тэр шинэ нөгөө гитар хөрөд тоглосон ч холбоотой байгаа. Гитар хөрөд тэгээ унаж байгаа хүмүүст усаар яг тийш тоглох болсон байгаа байхгүй. За ямар ч юм гэхдээ миний намайг тэр үед одоо хараад өнгөрсөн юм байна. За яг тэ. За тэгвэл хоёулаа жоохон сэдв урьдчилуулаад хойшлуулаад явах юм бол за тэгээд яг тухайн үед тэр нөгөө юуны тийч юу байсан те цагаар өрөө бэлдүүлдэг. Тийм нэг бэлтгэлийн байр. Бэлтгэлийн байр. Тэр хэний байх байр вэ? Тэр бол за бодоод юм бэ. Үгүй байж л дээ. Тэр юу Дама гэдэг нэг ах байдаг байсан. Тэрний байр тэрийг одоо ингээд ажилуулдаг хүн хайж ирсэн юм байлаа цаадах чам. Тэгээд яаж яхад нь манай нэг найз одоо юуны Growl of Clone Aruka баскетар чинь би тэр бит хоёроос бага найзууд цаадах чинь гівгүнд би бас нэг хамтлагтай болох гол ингээд
ингээл хүнтэй уулзаал ингээд бод байжсэн чинь цаадах чинь нэг өдөр зүгээр байрны гадаа таараад тамхилаа суужсэн. Тэгвэл шууд бэлтгэлийн байртаа болох уу гэнэ наа тэгэхээр болоо та. Тэгээ оцсон чи яг тэнцэн ажиллах энэ дээр баа. Тэгэл шууд гин нэг үсчих бэлтгэлийн байр март болцсон. Тэгээ ингээл яг ажиллуулж байгаа ч гэсэн яг тэр чинь би нөгөө хавлаар хүснээрээ бэлдүүлж болох нөгөө юутай одоо дийлтэй. Тийм болохоор чи яг намайг хэрэгтэй үед гарч ирсэн амар гоё дийл. Тэгээ тэрийг бас холбож өгсөн ариугад бас аягүй баярлж яддаг юм аа. За хайртай шүү. Үстэй. За мэдээж тэр хэсгийг бас ярихгүй болохгүй бах тийм. Тэр бэлтгэлийн бол даймаг их даймаа шээ яваа хамтлаг болж байна. Даймаг бол мэдээж мэднэ. Нэг клип нэрс дунтлист гитараа ингээд гардаг гэсэн клипийн сандаг байдаг. Нэг клипэд гарч байгаа. Тэгээ яг тэр бол их нөлөөсөн баха. Олон хамтлагуудтай ингээд бэлтгэлийн харна үзэн тийм. Олон хүмүүс ирнэ. Тэгээд жоохон ингээд өөрчлөн нэг жоохон тийм импро гэх чинь одоо юу гэх юм хөгжигчин нөлөөсөн үү? Яг хүн ийм байна, би ийм байж гэдэг юм уу тийм. Ийм хүү төвшмч юм. Юу тэнцээ ажиллах юм чинь нөлөө байсан уу? Тэнцээ ажиллах нөлөө бол ерөнхийдөө бол би яг агуу нэг амар тийм амар яг би тийм амар мохоо одоо сахсуу хүн биш л дээ. Гэхдээ яг нөгөө тэрэн дээр яг хэлэхэд яг хөгжгөд ирсэн юм нь бол тийм ингээд энэ хүн юм байна, би ийм байна гэсэн юм бол байгаагүй. Ягаад гэвэл би яг тэр нөхцөлд би ингээд яг надад бол яг төрж ирсэн яг шүл төргөн мэдрэмж бол арайчтэй тий. Яг одоо бид ягаад залуучууд ингэж яваад байгаа юм бэ? Одоо тэр залуучууд ингээд гоё хөгжмөө тоглоо гоё явж байгаа. Тэр залуучууд буруу байхгүй. Why одоо ингээд тийм одоо ийм зөвхөн хөгжим гэдэг зүйлийг ингээд залуучууд ингээд одоо дэлхийд даяар ингээд залуучууд ингээд гоё тоглоо байж хаад энэ чинь нэг подолын өрөөнд ингээд стил нэг одоо хитэн хоо юм бэ те арайчтэй ингээд ямар нэгэн өөр тийм газар мазар энэ тэр хариуцсан байгууллага одоо тийм одоо боловсролын ногдох газар байхгүй те амар одоо ерөнхийдөө бол яг миний харж ирсэн юм гээд авгүй авьяастай залуучууд тэнцээ би харж ирсэн авгүй авьяастай залуучууд тэгэл харамсалтай нь бол тэгэл ямар ч тийм юу спорт юу ч байхгүй ямар ч тийм организашн одоо Монголд юу яах тийм юу ч байхгүй зүгээр мөрөөдлөө хаяа явчихж байгаа байхгүй би тэр нь бол амар харамсдаг тэрийг би бүр яг тэр надад нөлөөлөөд би яг байгаа юмаа барьж авъя гэж зураад үлдэхэд амар нөлөөлсөн. Тэгэхээр яг нэг тойлоо тийш жоохон хазаагаад явчлаа тий боловсруулаа. Яг юу гэдэг тэр хүмүүс бол одоо бидээс орчноос ахуулаад тий бэлтгэл хийх газар нэг хомс байгаад ч гэдэг юм уу тий. Тэгэхээр яг тэр хүн өөрөө сурж боловсрох одоо илүү скил нэмэх тий илүү өөртөө импрув хийхэд мэдээж одоо муу байгаа тий. Биднээс зүгээр бодлогоор дэмжиж тий яг урлагийн салбартаа бодлогоор дэмжиж явсан бол магадгүй тэр хүмүүс шалгандаа тэр хүн магадгүй өнөөдөр хөгжмөөрөө амар ус дэлхийд гарах хөгжимчин байх байтал тэр нөхцөл болцоо байхгүй үднээс шал өөр мэргэжлийн ажиллаж явж байгаа тийм үү. За тэгэхээр тэрэн дээр хамарч чинь гэж хэлж байгаа тийм үү. За тэгэхээр яг энэ лөө боловсролоо яхад Монголд амар супер дупер нэг юм байгаа. Тэр бол GMUB. Тэр Монгол Улсын консерватор одоо GMUB төсөл 2014 оноос эхэлсэн санагдаж байна. Хамгийн анхны төгсөгчд нь одоо манай дандаа акулууд байгаа. АТК, Бүрвэх, ерөөсөө бүх ах гişнэр бол тийш орсон. Яг тэр жилд нь би яачлаа гадаад байж таашаад би орж хэмжээнд. За тэгээд тэр хэдэн он блэ 16 17 он чиний орж байгаа. Миний орсон чи 16-аас 17. 16-аас 17 он. Би нэг жил өмнө орсон байлоо. Гүү. Би яг курс орсон. Яхаа би чиний курсын дээр боллоо. Та ч юу байсан ч вэ? Эхлээд бакалавр. Бакалавраар орсон. Би бакалавр би бакалавр анхаас орохгүй байсан. Гэхдээ тэр үе чинь би нөгөө яшээ оног байсан. Тэгээд ороогүй л тий. За ингээд бид хоёрын замд одоо хэлж байгаа. Гитарын замд явж байгаа бид хоёрын нэг түүх энэ чинь нэг нийлэх огтлцол тий. Бид хоёр GMUB маш сайхан энэ талаар ярих ёстой, сурталчлах ёстой. Монголын бүх шилдэг хөгжимчд тэнцээ суулгадаг. Эсвэл Монголд байдаг бүх шилдэгүүд үгээр хийшгүй тэр юу ярих юм бэ тий. Тэг чи маш их боловсролыг, маш их мэдлэгийг, маш их өргөн цар үргээр авдаг. Тэр зүгээр гайхамшигтай. Тэгээд Мартин Зинкер гэж яг энэ төслийг Монголд оруулж ирсэн одоо байгаа бүхний энэний төлөө бас зориулсан маш мундаг халсан тал одоо нөхөрөө. Халзаа. Одоо тэгээд буцаа халсан болчихно юм байна. Халсан нөхөрөө. Тэгээд зураг нь тэрийг тавьд гарч байгаа бах. Хараараа нэг халсан царай мод нөхөрөө. Гэтэ насын та. Би ихтэйгүйс насны сонсчод гэдэг. 92 он. 72 он тэгээд бас тэгж хэлэхэргүй тэгээд хахаа тэгж хэлэхэргүй. Тэгээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цул тэмдгээр 2018 онд шагнуулсан.
маш их зүйл хийсэн. За тэгэхээр яг энэ талаар хоёул ярилцъя. GMUB Kyoto Music Library одоо яг төслөөр бас орж ирж байгаа манай Монголд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа төсөн шүү дээ тий. За яг энэ дээр бид товчхон юм ярьчих. Соёл урлагийн сургууль гэдэг Монголын хөгжимчдийг бас бэлддэг сургууль байгаа. Тэр маань тоглоочд бас байгаа. Түүгээр бас түүнээс гадна багшийн мэргэжлээс бэлддэг. За тэгээд соёл урлагийн их сургууль бол багаас нь 4-р курсээс их сургууль шийдэл дунд сургуулиар төгсөд ордог сургууль. За Монголын бас нэг супер сургууль бол мэдээж хөгжмийн ганц сургууль байгаа. Тэр нь болохоор Монгол Улсын консерватори, Монгол Улсын хуучнаар хөгжим бүжгийн коллеж, бүр хуучнаар хөгжим бүжгийн дунд сургууль байсан. Сүүл коллеж консерватори болсон. За консерватори гэдэг жоохон юу бас зарим хүмүүс ойлгодгүй. Энэ бол статусын хувьд бол их сургууль, дээд сургууль бас биш. Консерватори гэдэг бол өөр том бас статус гэдэг. Яг хөгжмийн консерватори гэдэг бол өөр статус шүү. За ийм мундаг сургуулийн дэрэгдэх гэж ярих уу? Одоо тэрний нэг хэсэг болсон. Одоо бакалавра олгоод эхэлсэн чинь нэг хэсэг нь болчихж байгаа. Анх удаа төслийн хэмжээнд нэг жилийн хугацаатай байгуулагдаад маш олон хүмүүс сонирхсан. Бүх мундгууд тийш орсон, бүх хүмүүс сонирхсан, маш супер зүйл байсан. Тэгээд мэдээж энэ супер зүйл бол супер ирээд үлдэн тий. Тэгээд маш олон хүмүүс орсуучаас ингээд төсөл маань үргэлжлээд бүр бакалавр хүртэл олох хэмжээнд очсон байна. За тэгээд яг товчхон мэдээлэл бол гитар, саксофон, дуучид, төгөлдөр хуур, одоо тэг percussion, бөмбөр тий, drum set тий. Өөр юу гэдэг контрабас, өөр хөгжим. За тэг үлээврийн бүх төрлүүд. Тэг үлээврүүдээ зарим одоо модон үлээврээс гэвэл одоо нөгөө фагот юунаас бусдна, гобоёс бусдна. Тэг ерөнхийдөө бол яг л нөгөө сакс, турба, саксофон. Кларнет ч юм уу тий. Тэднээс яг флейт бас байгаа. Ерөнхийдөө бол яавал өсвөл тий. Тэгээ яг Kyoto Music-ийг яг ярихад юу вэ гэхээр jazz стандарт ерөнхийдөө jazz сургалттай. Одоо Монголын цоор ганц, Монголын хамгийн анхны тэгээ дандаа супер дупер багш нар гадаадаас ирдэг. Хаагаас ирв. Бүх л байж бүх суперүүд тий. Би бол өстой хийж мэдэхгүй байна. Амар хоолоо одоо дэлхийд даяар. Дэлхийд даяар баг. Тэгээ дандаа нэг супер хөгжимчд хамгийн гол нь. Дандаа суперүүд. Йоо зүгээр л зурглаас харж ирсэн суперүүд чинь л тоглоод байгаа шүү дээ. Тэгээ хөгжим гайхмаг тэгмээргүй тий. За тэгээд ийм юмны талаа манай үе ярина. За тэгээд үе 2016-аас 17 онд GMUB шалгалтаар орсон. Тэгээд jazz гитарчин мэргэжлээс сурч. Эхний жилд төслөөр ороод дараа нь одоо бакалавр сурч байгаа. За хэдэн жил сурч байна? Одоо бол 4-р жилдээ сурч байна. Одоо бол бакалавр 3 тий. Бакалавр 3. За GMUB гэж хоёр реклам шууд тулхны реклам. Yes тэгээ ерөнхийдөө бол одоо амар уусаал амар штэ. Хай тэгээ хэлгүй болчихсон. Истишээ. Ерөнхийдөө бол тэгээд яг одоо би яг өөрийнхөө хувьас ярьж байгаа. Яг хувийн талаас гэх юм бол би бол одоо нэг гитар тоглодог нэг бацаан тий 19 дэх хүүхэд байсан. Тэгээ нөгөө ингээд чиглэлээ олж чадахгүй ингээд юм одоо тэр хөтлөгч явж байсан үед шүү дээ. Тэгээ яг би бол ажилласаа гарсан шалтгаан нь яг би боловсрол эзэмшээр хамаараад гэсэн GMUB-д орсон байсан. Тэгээ бүр амар одоо азар гэх юм уу тэр постыг л хараг бол би одоо л ингэ явж байгаагүй яг нөгөө юуны адрын бас гитарч явах гэдэг та нөгөө хатсан мод юм. Тэ би нэг хазар sorry. Тэр ах ширэлцсэн байсан. Тэгээд яг яасан л да би шууд амар яг миний амьдралд одоо гэрэлгээд туссан л да. Тэгээд шууд юу яасан ээж хэлсэн. Яа би яг ийшээ ормоор тэ гэсэн чинь яг ингэ зураг мөрнөөс нарахад ээж танаа чинь илүү мэдээлэл багтаа л гэж. Тэгэхээр тэр бол хамаагүй би бол ийшээл ормоор. Та яг миний амьдрал хөрөнгө оруулалт юмэр бол ийшээл одоо цацах хэрэгтэй ч юм уу тэ. Тэгэл би яасан орсон. Тэгээ ерөнхийдөө бол тэр үеэс өмнө бол би яг ялтч байсан шүү дээ. Ингээд жоох ингээд залуу хүмүүс ингээд харин залуучууд ингээд ягаад вэ те ямар нэгэн тогтолцоогүй системээр учраас ингээд далуу болоод байна гэдэг. Тэгээ би тийшээ орж ирээд бүр яг эсрэгээрээ бүр байж болох зөв хүмүүс амар лаг байгааг хараад амар баярлсан. Тэр бол надад бүр амар уужрах гэсэн. Тэгээд тэр GMUB-д орохоос өмнө бол би бол яг тайлт жаз сонсдог байсан. Тэгээ ерөнхийдөө бол концепт нь бол мэддэг байсан. Тэгээ ерөнхийдөө бол харамсалтай нь ер нь бол яг монголчууд бол дийлэнхтэй ер нь бол ихэнх ер нь бол одоо баг бүгд одоо нэг 99% ч юм уу яг jazz гэдэг юмны зүгээр jazz гэдэг үгийг нь мэддэг. Тэгээ нэг хайлтчрын болохгүй тийм гэж дуурдаг юм мэддэг. Тэр нь бол амар хэцүү байсан. Гэхдээ би яг GMUB-д орохоос өмнө яг одоо яг тэрнээс одоо даваад яг ямар юм байдгийг мэдсэн байсан.
Тэнгууд тим ороод ирж байгаа гот амар том хаз. Би бүр амар баярлал. Тэгээд би ингээд чаддаг ганц зохиол тоглол, Tech 5 тоглол яасан Tech 5 би нэг сайн тоглоогүй гэсэн тэр үедээ. Тэгвэл ерөнхийдөө бол яг манай мөнх хоёр багш маань яг намайг шалгалт аваад орж хахад мөнх хоёр багш маань тэгээд Мартин багш хоёр ингээд яг суудсан миний шалгалтыг яг авсан. Тэгээд яг би бол яг үнийг хэлэхэд бол тийшээ ороход бол би бол нэлээд яг юу яасан өөрийгөө бол бүр хэл амар бол амар хэрэглэгдсэн. Би өөрийгөө бол яг ороход бол би бол тэгж л боддоо. Яг надад бүр амар яг окей би ингээд ийм гой боломжийг одоо жоохон одоо сандарснаасаа болоод ч юм уу дутуу бэлтгэхээс болоод алдчихлаа. Одоо 100% шууд ханаас бүжлэх хэрэгтэй гэж шууд Мартин би энэ бол миний одоо амьдралын хамгийн serious юм те. Одоо би бол одоо энэ амьдралаа зориулсан те. Бүр ингээд тэгсэр аваад аз болоод маргааш мессеж ирээд ороод тэгэл баярлсан. Тэгэл ерөнхийдөө бол амьдрал өөрчлөгдсөн. Юунд эхний аудишнд унцсан унаагүй. Тэгээ нэрээрээ яатсан. Тэгээ эхний аудишн ч юу гэдэг тоглолцоод он тусаа авдаг л уу. Онлын эхлээд онлайн авдаг. Тэгэл л. Тэгээ дараа тоглолдог. Аа. GMUB энэ хугацаанд нэлээд олон хөгжим гаргасан. Тэгээд яг GM энэ аюул их том түүх. Тэр дундаас онцгой түүх нь ярих юм бол Jazz Train гэж одоо суперуд байгаа шүү дээ. Ихэнх ёстой. Бас лаккуулууд байгаа. Тэгээд одоо Германд байгаа. Тэгээд Германы консерваторид одоо сурч байгаа. Тэгээд jazz чиглэлээрээ тэгээд дандаа өөрөө хөгжимч консерваторын хүмүүс тий. За юуныхаа талаар яг өөртөө байхгүй ч зүг хальт ярихад шалгалтуудаа одоо яаж өгсөн талаар чи дэлгэрэнгүй хэлэх үү? Дандаа супер өгсөн тий. Маш сүх хөгжүүд авахт нь тий ерөнхийдөө бол бүгд яг одоо тэр үедээс одоо Мюнхний одоо Hochschule für Musik und Theater München одоо Мюнхний хөгжим театр урлагийн их сургууль маань яг нөгөө яг одоо юм jazz одоо танхим нь одоо ингээд жил бүр хэдэн хүүхд авах одоо ингээд тодорхойгүй байдаг. Яг нөгөө багшийн чадамж хэрэг байна. Инээ тэр баба тэрнээс болоод ерөнхийдөө суудлын амир цөөхөн байдаг. Тэгээд тэгэхэд бол манайхан дандаа яг нэгээр орсон. Яг ингээд бүгд одоо хүн болгоных нь багш болгоных нь first choice болоод бүгд яг орж ирж байсан. Ерөнхийдөө бол эсрэлт хийсэн байлээ. Тэр бол амар супер. Тэгээд юусоо ганц 2 хүн хүүхд авч байгаа тэр дандаа монгол хүмүүс дахиад орсон. Тэгээд дөрвөлөө шатаад өгөх гэж орсон. Дөрвөлөө орсон. Дөрвөн хүн очоод дөрвөлөө тэгээд бөмбөр, саксофон, төгөлдөр bass контрабас. За тэгээд одоо эдүүсийн талаар одоо юу ярих вэ? Тэгээд одоо төгсөөд ирэхээр угаасаа дагуун тэгээд Монгол тесрэлт хийх хүмүүс энэ бол одоо бүр яг хэлэх үг болохгүй тийм яг үнийг хэлэхэд бол яг тоглоомыг өөрчлөн одоо миний хувьд тоглоом өөрчлөлөөр хөгжимч хүмүүс одоо наашаа бэлтгэдээд ирэх гэж байгаа. Тэгээд давхар одоо яг нөгөө Монгол үг гэдэг чинь хүний хөө хэрэн галуу юу хүлж чадах газар хүний хөө эрдэм өөрлөд ирнэ гэдгийг яг тод жишээ нь бол би яг тэнцээ байгаа гэдгийг хараад яг хаяад бас ирж тоглодог. Монголтаар ч тоглолтоор манайхаа тэгэд бол бүр шал ондоо монголчууд амар баярлах хэрэгтэй. Тэр бол амар боловсон хүчингүүд байгаа л да. Тэгээд яг хамгийн гол Монголд ирэх хэрэгтэй. Яг тэгээд одоо тэгээд боловсролын систем яриад ингээд нөгөө цалин мөнгө төгрөгөө яриад ирэхэд бас хэцүү болчихно. Тэгээд тийм супер хүмүүс чинь тий. Тэгээд ямар ч хэсэн Монголд тэр боловсон хүчинд ирэх хэрэгтэй. Тэгээд маш их зүйлийг өстой яг үеийг тэгээд холоомод өөрчлөх хэрэгтэй. За тэгвэл Kyoto Music Lab GMUB-тэй холбоотой дараагийн том зүйл бол Fat Cat Jazz Lab гэж нэг зүйл байгаа. Fat Cat Jazz Club гэж байгаа. Jazz Lab нас тусдаа. Тийм. Тэгээд энэ хоёрын тухай бас ярих хэрэгтэй. Тэр дундаа Fat Cat Club-ыг яг ярих нь бол Монголд анх удаа энэ бол бас л супер клуб тий. За хаяг байршлын тухай мэдээлэл ихлэ шууд тодорхой өгчий. Ер нь реклам барьчих тий. Тий. За шууд бүх юм ихлээс өмнө хаяг байршлын хувьд бол Монголын одоо нөгөө Цоожин ламын музей шүү дээ Blues гэх уртлаа. Цоожин ламын музейгийн ертөнцийн зүгээр баруун талын хаалганых нь хажууд веранда Silk Road хоёр давхар байшин байгаа. Тэрний брэнийг давхарт нь угаасаа хаяг маяг нь бол тодорхой байгаа. Google Map дээр бол амар тодорхой байшилтай байгаа. Fat Cat Club гэдэг Google дээр шууд location гараад Улаанбаатар гэж хийчихэд гараад байна. Тийш бол та чи хин нэгэн хөгжим тоглолтыг бол заавал ор. Yes. Тийш заавал очих хэвээр чихэн онгол. Зөв Монгол хөгжимчид ямархуу төвшин байгаа гэдгээс хар тэгээд дараа нь бусдыг шүүмжлэгээ хэлчихье. Ерөнхийдөө бол
Тэгээ яг жоохон энэ жоохон хатуу яач үе маань бас аюу хэмжилдэг бас тустаас ярьцдаг хүнтэй цуг сууж байгаа ч яг зарим нэгэн хэсэг бүлэг бас чавцууд байгаа. Тэ зүгээр цаана фэт гэдэг очоод нэг ороод үзчих. Тэгээд одоо юм ярараа гэдээ бас яг хайлтын дуусаад тийм хайлтын дуусаад тий одоо хэлээд байгаа. Ярараа тэгээ Монгол хөгжимчдийг шүүгээрээ гэдээ бас хэлчихье тий ямар хүмүүс тийч яаж тоглодгийг бас харж байгаа. За тэгээд боловсролын төвшин чинь бас хөрөхгүй ойлгохгүй байж бас магадгүй шүү. Муухай ч тий. Гэтэ яг хатуу үг. Үнэн үг хатуу байдаг тий. Үеийг хамгийн анхны хамтлаг. Миний хамгийн анхны хамтлаг яг нэрийн нүгж амжаагүй байж байгаа таарсныг хамтлаг. Хэдүүнтэйс? Юу лээ? Дөрөвтэйс. Тэгээ ерөнхийдөө бол ингээд наав цаагаар явж байгаа юм. Цэсийн бүрэлдэхүүн яг бүрдээд тэгээд нэр бараг өгөөсөн. Тэгээ байж тэгэл ерөнхийдөө бол тарцсан ч гэжтэй би шууд мөрцсөн юм л та. Яа тэгэхээр надад vibe таалагдахгүйсэн. Тэгээ яг тэр үед яг тэр чин жил бараг жил болсон. Жил арай болоогүй. Нөө бэлтгэл маягаар бэлжсэн. Хагас жил болсон юм байна. 7-8 сар болсон юм байна. Яг тэгэхэд би ингээд байж яг ингээд тэгэхэд чи өчнөө хүмүүс цаашаа болсон. Тэгээ яг дөрвөн залуу нийлээд байж исэн. Тэнгууд чинь би арай нөгөө юу одоо ингээд арай seriously одоо яг ингээд сүултээ ухаа яг бодсон би өөртөө би ингээд амар seriously хүсэж байгаа тий. Тэгээ тэрнээсээ болоод би нөгөө юу яасан л да би жоох уурлаад жоох муухай илэрхийлсэн тэрийгээ одоо ингээд seriously байгаа би ингээд seriously та нарыг seriously байж болтгүй юм бэ гэдэг би жоох уурлаад муухай илэрхийлсэн чинь манай нөгөө залуучууд мань ян чи ямар одоо ингэ муухай яалт юм бэ те. Тэг ингэж яачлаа гэж жоохон тэнгууд нь шууд гівд шууд буцаад миний бол өөр хүрээд ягаад одоо ингэ айгуу одоо би ингэж зөв юм ягаад би ингэ зөв юм demand хийгээд ингэ push хийх хүсэж хахад ягаад миний үдээс ингэж байгаа fuck юм те. Зайл бүгднийг блоклоо тэгээд шууд би баяртай ч гэж хэлээгүй шууд гараад маргааш нь сайн юу ч байхгүй тэгэл миний амьдрал шууд би дэлгэжлцсэн. Яг тэр надад тэрэн шиг хэрэггүй юм байгаагүй. Гэтэ ерөнхийдөө бол айгүй гоё залуучууд байсан. Яг олон тэр нөгөө юу яажсэн тэр vibe л тийм байсан. Ерөнхийдөө бол хамт байх vibe гоё олон тэр нөгөө дараагийн next level seriously байдал гэдэг талаасаа би шууд жоохон хуваа хичээ гэдэг ч юм уу те шууд дэлгэж дарцсан. Одоо тэгээд блокс агарсан. Ер нь бол үгүй. Гэтэ гадуур тарахтаа би бол зүгээр мэдлээд бол өнгөрдөг. Яг тэр нөгөө хувийн юм биш болохоор. Тэгэхээр яг мэдээж хүн ямар нэг юм төлөө зорцсон бол зүгээр тийм ч масканаад байх бас тийм л тий. Цаг хугацаа явж юмчны юм явж зорж байгаа юмны төлөө хаях хэрэгтэй юмны төлөө хаях хэрэгтэй байхгүй. Зөв. Тэрний дараагийн хамтлаг бол яг миний яг тэр бол яг одоо яг миний хүсчихсэн хамтлаг байсан. Kalisi гэдэг. За. Тэр бол яг hard rock хамтлаг байсан. Hard rock жоохон funky. Тэр хамтлаг болохоор яг дөрүүлээ байсан. Тэгээд тэр нь бол яалтчгүй тэгээд манайхан надаас бусдын бүгд Японлоо гэдэг. Яг одоо чи өрхөцсөн юм. Тийм би яалтч нөгөө бүгд одоо дөнгөж 10 жилээ төгссөн хүмүүс байсан юм чинь тэгэл яалтч нөгөө боловсруулаа яах хэрэгтэй те энэ дээр тэгмүүд нь окей би угаасаа хөгжмөр явах юм чинь окей тэгээд бүгд боноор ингээд уусаас амар сайн найзууд байсан мэт тийм болохоор тэг ямар ч асуудал байгаагүй байсан. За одоо тэгээд хамгийн том замнал Blues Scoopers тийм Blues Scoopers гэдэг байгаа байхгүй. Blues Scoopers хоёулаа ч болно. Ер нь бол яг хоёулаа нэг утга. Нэг тийм тий. За тэгэхээр яг Blues Scoopers болохоор манай GMB-гээс гарч байгаа. Next одоо яг jazz хоёрхан тий. Jazz нэг дараагийн гарч иж байгаа хэрэг тий. Яг нөгөө юу нэ заставынхаа одоо нөгөө band section-ийн хувьд болохоор арай өөр. За jazz тэр нь болохоор drum бөмбөр контрабас төгөлдөр сакс турба. Тийм. Яг hard pop одоо line up. Яг classic jazz hard pop line up. Яг тийм. Тэнгүүд одоо Blues Scoopers болохоор засаан дахиад өөр тий. Гитар, бөмбөр, контрабас тэгээ сакс тий. За отгоо манай отгоо байгаа. За отгоо бол мундаг сакс мундаг залуу байгаа. Ер нь бүдүүн. Манай нөхөр байгаа.
бас за тэгээд за мэдрэмтэй авчаа мэдэртэй тий биднээс чи юу ярих вэ дээ зүгээр л мэдрүүлнэ дээ. Зөв fat cat зүгээр л очдог. тий За тий зүгээр л оч. За тэгээд контрабас нь EP байгаа. Яа. юу төөгөө Төөгөө байгаа EP-г ихнээс холцсон шүү. За төөгөө маань ёстой хөөрхөн дүү, ёстой хайр хөрөн би эмгтээс юм шууд уурлаа. за давтаач байсан. Эсвэл мундаг. Тэгээ өөрөө консерваторийн хүүхдүүдийн бас нэг суур хүмүүжил бас гоё байгаад идэв юм даа. Байгаль хүнтэй харьцаж байгаа, хүнийг хүндэлж байгаа, аюу хөөрхөн. Энэ бүх консерваторийн хүүхдүүд тийм байдаг. Тэр нэг гоё хөгжмийн бас нэг аюу том нөлөө байна л да тий. За тэгээд бөмбөрч нь болохоор бэлгээ байгаа. Бэлгээг бол би сайн танихгүй. Гэтэ мэднэ. Тэгээд бас яг хин төвчнийг анги баха. Нэг юунууд бэлгээ чинь юу нэг доор бол доотлын доотлол төвөөгийн нэг доор бол доотлын доотлол. За тэгээд EP гэх юм дахиад өөр хөгд байгаа. За тэр ч яг тусдаа асуудал. Та ингээ холцсон хэлсэн шүү сая. Тийм. Төвөгийн хоёрын нэрийг хэлсэн шүү сая. За тэгээд яг манай том хэлчихэд буруудах болоогүй. Мэдээж Баян Монгол jazz одоо оркестр байгаа. За тэр нь бол тусдаа асуудал баг тий. Тэр бол ялчгүй шал өөр зүйл тэр оркестр талаас банд гэдэг талаас бол гээд jazz train тэгээд плюс хөвс орж байгаа. За тэгээд гуравт нь манай даваа ануу тэгээд саксууд гэдэг манай үеийн найз зөвхөн бас дахиад даваагаад аюу хөөргөө хүн байгаа. Дахиад нэг юм байгаа. Тэр гурав байгаа юу? Тий, тэр гурав байгаа. Тэгээ бөмбөр дээр нь одоо юу хүлгээг нэг залуу ер нь бол бас яаж ерөнхийдөө бөмбөрчтэй амар тийм солигдож байгаа. Энэ нь бол яг триогоор бол байгаад байгаа юм байна шүү дээ. Тэр триогоор нэмэгдэж байгаа юм шүү дээ. Тэр өмнө нь хий ах байсан. Манай юуны дөр бүжгийн Эрдэнэ театрын одоо зохиол өгч юм чаа. Би нэрийг жагтай чамаас сануулах гал дугуулгаа байна. Санах хэрэгтэй. Бат. A few moments later. Facebook оох. Тийм нэлээ би нөгөө юу яах вэ? Нөгөө солонгос нөгөө хочоор 8 их дуудаад идэв. Тэгээд марцлаа л да. Юунд сандраад. Тэгээд бөмбөр дээр нь бол манай хоочоо одоо дөр бүжгийн Эрдэнэ театрын зохиол өгч юм байх болсон. Би яг солонгос нэрээр дайгаад байж байгаа марччаа тэр ер нь бол хоч нэрсэн. Тэгээд өмнө нь тэр ах байсан. Хүлгээ гэж манай юуны тэтийн хөгжмийн хүлгээг шүү. Биш. Өөр хүлгээстэй хайрлаасаа. Миний үеийн залуу. Би түл танихгүй юм. За тэгэхээр яг хойдоо ингээд 3 хамтлаг байгаа. Даваагийн хамтлаг нь хоёр даваад нэр нь Marbles. За тэгээд юуны плюс копс бичлэгэнд ороод юунд гарч эхэллээ хүлээг болов. Бичлэгэнд орсон үсттэй. Орог болов. Ерөнхийдөө бол яг Plus Coopers гэж прожектэнд бол хийгээгүй. Тэгтээ юу байгаа? Нөгөө Fat Cat Day of Volume 1 гэдэг. Тэр нь байсан. Ямар бичлэгэн дээр бүгд одоо бэлгээс бусдын тоглосон. Тэр нөгөө бэлгээ завгүй байсан. Манай хях тоглосон байгаа. Цэргийн дөр бүжгийн театрын манай. За тэгээд Facebook оох. Ахыхаа нэрийг мартчихдаг би нэ. Цоож ах. За. Тэгээд тэр бичлэгэн дээр болохоор яг цэргийн дөр бүжгийн театрын цоож ах маань тоглосон байгаа. Цоож ах маань бас бидэртээ нэлээд тоглож явж байсан. Одоо тэгээ ажил жоох амжих болох шиг. Цоож ах чинь 2015 оны анхны бас юунд нь орж ирсэн. Тий. Атгах махта бүгдээ зурж ирсэн. Тэгээ маш жимүүд маш холбоотой хүн байгаа. Маш мундаг бөмбөрчин байгаа. Тэгээд Монгол нэг юм байна. Айгуу гоё дуунууд гарч байна. Айгуу гоё зүйлүүдийг бас хийж чинь. Тэгээд мэдээж муу талууч байна, сайхан талууч байна. Бид Монгол зүйл сайхан хэрвэл тэгээд нэг юм байгаад байна л да. Яг миний бодоод энэ нэвтрүүлгийн зорилго болохоор одоо ч чоож гэдэг айгуу мундаг. Тэгээ хүлгээ авах байна. Одоо бөмбөрчинтэй перкашны одоо юу гэдэг чи атка авах бай тийм гитараас одоо ингээл амар мундаг байгаа байхгүй тийм. Одоо манай мөнх хүмүүлэн одоо энэ хин jazz тренийнхэн амар мундаг байхгүй. Тэгэхэд мастернээс танихгүй. Мастер мэдхгүй. Тэгээд ямар нэгэн студид дуу бичлэгэнд ороход дандаа л тэр луугарч бүх хөгжмөд байгаа байхгүй.
Тэгээд нэрийг авч өгөх нь дуулж байгаа юм. Тэгээд арт юу болж байгаа хүмүүс мэдэхгүй. Яг нэвтрүүлгийн яг гол зурлал тэр хүмүүсийг таниулахтай ийм мундаг хөгжимчд байж чинь хөгжимчин бүтээд байгаа болохоос биш хин нэгэн баачг ингэ болгочод байгаа зүйл биш тий. Тэр дуучин газар хийчихэд байгаа зүйл биш. Яг энэ талдаа юу гэдгийг санаа тавьдаг хүмүүс байдгүй юм байна. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн гол зорилго ийм учиртай. Тэгээд бүх мундаг хөгжимчтэй таниулах, бүх мундаг хөгжимчтэй одоо олон нийт мэдэгдэх тийм ийм зорилготой байгаад байгаа. Тэгээд цоож гээд айгүй мундаг бөмбөгч бас байдаг. Хүлгээ авах байдаг. Би бөмбөгчдөөс бол яа бас шүтдэг ахнаар юм. Яг манай мэдээж одоо олон одоо ингээд танигдсан дотгоо ах маань гэдэг воко ах одоо өөжгийн ахтай мэдээж өөжгийн ах мах зөндөө байгаа. Тэрнээс гадна дахиад next generation зөндөө олон үе байдаг байхгүй. Тэгээд нөгөө 90 он байсан тийм мундагуудад бидний стил хайрлах ёстой л доо. Тэгэхээр дахиад дараагийн generation гарч ирээд тэднээсээ танихгүй болчиход байгаа. Тэгээд нэвтрүүлгийн зорилго тийм учиртай юм. Тэгээ үе маань яг залуу халуун насны дээр би оруулж байгаа. Энд чинь үе би нэгэ мэдээд үе намайг бол мэдээд их олон жил өнгөрсөн. Би үнэ. Би үеийг мэдээд 4-5 жил болж шүү дээ. Айгүй хурдан хугацаа өнгөрсөн байв. Тэгээд дахиад нэг 5 жил. Тэгээд бид дахиад 5 жил. Ингээд нэг чи 30 хүрээд би 40 хүрээл нэг тэр хавцны болох байгаа. Тэгэхэд энэ нэвтрүүлгийн хоёроо үзэхэд эргээд санахад маш том архив. Тэгээ энэ зорилго маш олон хүмүүсийг оруулж байгаа. Тэгээ үеийг ямарсан эхлээд од болж амжиг одод нь оруулж байгаа. Удахгүй од болчихно. Удахгүй намаа танихаа болчихно л доо. Од бол нэгтэй сонирхолтой шээ. Тэгээд яг иймэрхүү юм хийж байгаа давхахтай байлаа. Маш зөв юм гэж. Яг зөв зөвхтэй. За үе маань айгүй мундаг үе махармаар зүйл яг өөрийн харсан үнцгүүдээс бол үе бол мундаг англи хэлтэй. Тэрнийг бол өөрөө юу бий даа сурсан баг тий. Тэг ер нь бол өөрөө бий даа сурсан гэхэд бол бас та нар анзаарах юм бол бас анзааргад тэгээд айгүй хүмийг ухдаг. Тэг яг хүнийг хажууд нь багт бас магтчих зүгээр. Тэгээд одоо герман хэлтэй болчихно. Тэгээд үеийн хамгийн яхан зүг яг зүгээр одоо та нар тоглолтуудыг харсан баг ингээд бичлүүд нь хараад зүгээр гайхамшигтай зүгээр үеийн анх төч 2016 онд GMU-д ороод би чинь яг нөгөө өөр сургуулиудад айгүй их явдсан байсан болохоор сүүлд орсон. Тэгээд үеийг ороход зүгээр анхны хичээл би үеийг юу яаж байгаа. Анх энэ хүүхэд ихлэхдээ зүгээр ноотойгоо задаргаануудыг тэр сайн мэдэхгүй ч гэдэг юм уу. Тийм ноот диктант уншиж чадахгүй байсан мөртлөө бид хоёр сууг хийж байгаа шүү дээ. Давка хайн яад энэ тэр яад ингээд би чадхаараа хийж өгөөл. Тэгээд ердөө 3 сарын дараа би үеигээс зөрүүлээд юм асуух хэмжээнд очсон байсан. Тэгээд хүн хөгжимд яаж юм зориулдаг вэ гэдэг бол энэ чээс харагдах ба зүгээр яг би юу хэлэхэд нэхэр зүгээр за яг мэдээж надаас ингээд доор төвчнтэй хэлсэн хүн ингээд хэдхэн сарын дотор миний дээр төвчөнд орчлоо ингэж юм зориулж чадж байна гэдгийг би хэлэх гээд байдаг үеигээр маш их бахархтай шүү. Тэгээ би ягаад хатны алдар тутаар ч ингэж дууддаг маань нэмтэйс минь холбоотой. Тэгээд маш их зүйлийг би өөрөөс олж хардаг. Тэгээд бүр матах үг маань олдохгүй байна л да. Тэгээ яг магтуулах сайхан. Тэгээ магтаалыг дааж явна гэдэг чинь бас тусдаа нэг өөр асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр би үеигээр маш их бахархтай би хийлж амжиж байгаа тийм боломж гарч ирсэн гоо. Тэгээ тухайн үед одоо ингээд үе маань ингээд айгүй гоо хичээл. Тэгээд юунд хүртэл харагддаг вэ гэхээр юунд харагдсан байхгүй юу? Оркестр суудаг шүү дээ. Би өмнө оркестрын гитарын дээр суух байсан байхгүй юу? Big band нөө. Big band шүү дээ. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чи давка хаа дүүгээ суулгач байгаа. Тинчээс айгүй их юм харагддаг. Би мэдээж үеэд юу өгсөн. Тэгээд чи суу гэсэн. Тэгэл би буруунд юм өгөөгүй. Үеийг явуулсан. Тэгэл маш их юм сурсан. Тинчээс зүгээр тэр жоох юм шиг мөртлөө бас миний чадхаараа тасч байгаа зүйл шүү. Тэгээд амар хичээл зүтгэл тинчээс харагдаж байгаа энэ хүний. Тэгээд ингээд юмаа мэдгүй ойлгохгүй мөртлөө ингээд яах вэ гэж ингээд асуугаал хүнээс чи санаа зовхгүй асуугаал. Тэгээд эргээд харахад би өөрөө үеигээс юм асуухар хэмжээд утсан байна. Мөнхөө хугацаанд ч тийм энэ бол аюу мундаг хүний зан чанар шүү. Яг энэгээр тууштай байгаарай. Тэг чамаас энэ зан чанар аюу харагддаг. Тэг шалгалт өгсөн тэр Мартинтай ярилцж байгаа. Тэгээд энэ үед өөрөө ойлгуулж байгаа зөндөө юм чинь. Чи аюу мундаг хөгжим чинь болон бийгдэж чинь тэр үед намайг тийм арчаад. Би гэж бодлоо. Тэгээд жоохон томорч монгол очихоор мовшоо байгаа. Зүгт хэлчихье. За хоёроо тэгвэл сүүлийн хэдэн минутанд нэг jazz руу жоохон оръё. За jazz гэх нэг хүмүүс турбаалууд гараад jazz гэж бодоод тийм бүрөөсөө jazz ч саксофон шүү дээ. Тэгээд сайхан турбаа үдээд jazz саксофон. Юугаар андуураад тахчих юм да тий. What a wonderful Louis Armstrong. Ерөнхийдөө нэг хүмүүс jazz-ын тухай зүгээр товчхон тий jazz гэсэн юу яг юу jazz гэдэг юм гэж ярил. Тэгэж яг энэ сэдвээр яг энэ сургуульд сурж байгаа хүний бол бас хэлэх ёстой байх тийм үү? Тий, ерөнхийдөө бол амар өргөн сэдв. Гэхдээ яг нөгөө яг одоо өргөн сэдв ч гэсэн яг ингээд ярьчих болохоор айгүй амар сэдв. Гэхдээ яг Louis Armstrong бол яг аль ч jazz-ын залмаас эцэг нь бол үнэн. Гэхдээ нөгөө юу чинь яг тэрийгээр нь одоо ойлгодог монгол хүмүүс аягүй цогцоо. Одоо яг тэр бол jazz нь үнэн. Гэхдээ
одоо лүвийг ингээд лүвий чинь бас тэрнээс илүү амар жаз тоолж исэн гар штэ тий мадруу хэцэг тий тэрийг одоо тэрийг нь биш жоохон попто юмнуудыг нь бол аймаг хүмүүс мэддэг тий тэрийг нь жаз гэдэг ойлгох гэдэг юм. Яг жаз гэдэг үг маань болохоор яг 1800-аад оны сүүлчээр нөгөө бейсболын одоо яг жаз бейсболын шидэлтнээс үүссэн нэр нь хөгжим нь бол тэрнээс өмнө байсан. Тэгээд жази гэдэг нь одоо жоохон маягтай, одоо жоохон ядаргаатай тий одоо ингээд all the jazz одоо ингээд амар 9 шидийн ядаргаатай асуудлууд амар тийм комплекс юм гэлдэг юм шиг санагдсан. Ямтай гоё тэгсэн мэт комплекс юм гэлдэг юм шиг санагдсан. Доктор Жимээгөө Тэг 4 Тэгээ jazz гэдэг бол ерөөсөө сэтгэмжээ тухайн jazz одоо юу гэх юм одоо нэг стандарт форум байгаа. Форум дотроо хүн сэтгэмжээрээ тоглоно. Өчигдөр тоглосон юм өнөөдөр тогтохгүй. Хамгийн гол зүйл нь тэр тийм. Өчигдөр байсан үе өнөөдөр байгаа үе. Тэр өнгөрсөн. Өнөөдрийнх маргааших бас маргааштай байгаа. Тэгээ jazz бол ерөөсөө энэгээрээ маш гайхамшигтай. Тэгэхээр нөгөө боловсрол ягаад нөгөө олон юм Монголд янз бүрийн өөрөө лагмаг гэж бодсон хэсэг хүмүүс байгаа л да. Тэднээс та нар jazz-ыг ойлгохгүй байх нь аргагүй яа гэвэл та нар тэргүүрээ дуусч байгаа учраас. Тэгээд яг уу jazz ерөөсөө
одоо филинг тэр мэдрээд байгаа зүйл бол тэрнийгээ өөрийнхөө одоо энэ онлын мэдлэг өөрийнхөө фил хоёрыг нэгтгээд супер юм гаргаж идээд байгаа учраас жаз тэр бол хүмүүс ойлгож чадахгүй. Яг тэр нүүд сонсдог төвшний хүмүүс л өөр төвшний хүмүүс байхгүй тийм шал хондоо төвшний хүмүүс байхгүй. Зүгээр 3 настай хүүхэд хүчээр тэр ингээд ойлгосноос бас хэцүү байхгүй тийм. Тэгэхээр яг коммершл биш хэдий ч амар том боловсрал ерөөсөө л маш том гэдэг оюун энэ хоёрыг тэр хүнийг мэдрээд тэр хүний гарч байгаа филингийг мэдрээд тэр хүний өнгө гарч байгаа өнгөнүүдийг мэдрээд тэнцээс гарч байгаа гормонуудыг сонсоод тэр хүний шүтэн гэдэг чинь амар том боловсрал байхгүй тийм. Бас нэг том аспект нь яг тэр үед хөгжимчд хоорондоо шууд бас шууд харилцаж байгаа бас тийм. Тэр бол хүмүүс нэг итмээргүй юм бай нэг хэлэхэд жазны гайхамшигтай зүйл бол магадгүй нэг Лондонгоос магадгүй нэг Нью-Йоркоос нэг нь Улаанбаатараас нэг нь Хятадаас бай. Дөрвөн хүн өмнө уулзлаагүй хурж ирэхэд дөрвөлөөр нийлээд тоглодог. Энэ бол хамгийн жазны хамгийн гайхамшигтай супер. Ерөөсөө өмнө юу ч бэлдэж мэдээгүй ч хурж ирээд маа тайлбараа гараад шууд тусдаг бол энэ бол жазны хамгийн гайхамшигтай зүйл тийм. Бандууд одоо зүгээр ингийн рок болон өөр бандууд бол бэлтгэл хийгээд ингээд гоё бэлдээд гардаг бол жаз бол зүгээр за шах уу за шай гэдэг. Ерөөсөө тэр урсгалтай тийм. Ерөөсөө л шууд хусдаг. Тэгэхээр энэ жаз гэдэг бол үнэхээр гайхамшигтай ерөөсөө оргил байгаа юм л да тийм. Гитар хэрэг их тавтчихна. Ерөнхийдөө энэ бол яг одоо би бол амар муухай хэлж байна. Энэ бол одоо ингээд одоо би өөрөө бол энийг засч авмаар энэ бол амар муухай болчиход байгаа. Би бол тавтаг амар болж байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ бол яг муухай л да. Тавтаг үе байсан ус өдөрт 10 цаг барьдаг үе байсан. Тэгээ ялч үнийхт одоо нөгөө ажил нь ихсчээд одоо тоглох нь ихсчээд давтах нь багассан ч гэдэг юм уу тий. Тэгээ тэрэндээ дасчингуудаа ингээд чөлөөт одоо ингээд камдын гарал чөлөөт байгаа гэсэн давтаж автахгүй тий. Ерөнхийдөө бол тэрийг бол би бол дотор бол ерөнхийдөө бол анализ хийгээ байж л байгаа. Тэгээд давтахгүй байгаа юм гэсэн надад бас одоо ингээд гівсчээл байгаа юм дагцж байгаа юмнууд бас зөндөө байгаа. Тэгээд яг бай болно л гэж тэгээд тань миний одоо магтаалыг нь одоо даандаа гэж тэгээд тэрүүгээрээ дамжуулаад суучлаа. Гэтэ ерөнхийдөө бол анх сурж байхад бол нэг хангалттай 10 цаг барьчихдаг байсан. За ерөнхийдөө юу хин яг өөр чинь мотивашн одоо ингээд өөрчлөлт шиг юм скиллүүд ингээд одоо ингээд 15 дахь дараагт ингээд банзан гитар магадгүй орсон тий. Дараа ингээд хамтлагтай болоод нэг цахилгаан гитар руу орсон ч юм уу. Ингээд чамд ингээд өсөлт хийсэн яг үеуд байдгүй. Одоо ингээд гинт скил чинь сайжрах юм уу тий. Ямар үед нэг тийгүү. Магадгүй одоо энэ жишээ нь юу ч гэдэг юм чи GM UB-д ороогүйсэн бол бас нэг өөр төвшөнд тоглож байгаа тий. GM UB-д орсон өөр төвшөнд тоглож л байгаа. Яг энэ хөгжимч хүн болгонд нэг жоохон скил гэдэг гинт дээшд үеуд гэдэг байхгүй. Тийм үеуд байна. Яг анх сурж байхад бол яг нөгөө банзан гитар тоглодог байжгаад тэгээд яг цахилгаан гитар руу ороход нөгөө яг distortion одоо тэг gainтэй юм яг ингэж контролтно гэдэг юм дээр би бол яг нөгөө банзан гитар дээр одоо би ингэж хийх гэж байгаа юмнууд шүү дээ. Тэрийг яг gainтэй нэг хужаа боосно гэдэг ампан дээр gain-ийг тулгаад ингэ яхаж distortionтай тоглоно шүү дээ. Тэгээд жоохон нэлээ өгчдөг. Тэгээд мэдээ гэдэг баруун нот амар удаан бариад одоо банзан гитарын дээр би тэр нотыг дуурах гад ингэ дуурах гад хойноос нь түлхчихсэн бол одоо gainтэй одоо distortionтэй өнгөн дээр цахилгаан гитарын дээр би гарч байгаа дуурлуудыг ингэж өөрөө татаж үзэж байгаа. Яг тэр мэдрэмж нь надад бүр яг байнга нөгөө юун дээр банзан гитар дээр тоглодог байсан болохоор амар шал өөр байсан. Би шууд хойноос нь жоохон түлхэлт хийгээл ингэж бүр миний ажлыг амар хөнгөвчлөөд шал өөр мэдрэмжтэй тэгж гарч ирэл вау би ингэж хэдийгээр би тэр амарлыг одоо пентатоник бол хийж байгаа шүү дээ. Ийм юмнуудыг ингэж банзан гитарын дээр хийхэд амар тийггүй яг хөө сонсогддог байсан бол шууд жоохон цахилгаан гитарын дээр ингэ барих шал өөр сонсогдоод би тэрэнд амар уурчижсэн. Нэгт тэр байна. Хоёр тэгэл тэрнээс хойш өсөлт бол амар багаар ингэ амар багаарсан нэг анзаарч туссан. Хоёр дахь нь болохоор яг нөгөө GMU бид анх сурж байхад 2 дугаар семестрийн эхний семестрийн амралтаар цагаан сарын үеэр яг эхний семестрт би ч одоо юу ч чадахгүй бөө юм болцсон тэгэл чадахгүй амар сэтгэлээ унж унаалтай. 2 дахь семестрт би яг давтсан амар сайн давтсан. Тэгээд 2 дахь семестр эхний семестрийн амралтаар өвлийн амралтаар давтаад 2 дахь семестрээр орж ирээд тэгээд jam session-ууд дээр тоглоод эхлэхэд шал өөр болсон байсан. Би өөрөө ч гайхалтай ваа би бүр ингээд тэгжидл ялангуяа нөгөө манай Paul Brandley гитарын багш ирсэн шүү дээ. Тэр ирээд бүр яг намайг пүүшлээд өгсөн. Paul их ирээд зүгээр холбосон да. Тэгээ ерөнхийдөө бол холбосон тийм 92 завл болсон. Надад бол яг миний яг дутагдчихсан амар их мэдээллүүдийг бол өгч чадсан. Paul өгсөн. Тэгээ Paul айгүй мундаг зааж яасан. Ер нь ирж байгаа багш нар айгүй бүгд юм мундаг тийм. Айгүй гоё бүх юмнууд айгүй ихтэй байдаг. Мундаг гитарчдаг.
Үеигээс асуулт дараагийн нэг асуулт байна. Тэр үе аюу пост оруулдаг. Тэгээд постууд нэг супер постууд гэдэг өөр хэв маяг байх хэрэгтэй гэж өөрийн төлөв бодол юм чинь тий. Тэгээд анзаархад аюу юм шүүмжлэлтэй ханддаг л да. Энэ бол мэдээж залуу үе бол юмыг бас өөр өнцгөөс хараад бас хэлж ойлгох ёстой. Тэрний бас өөр үеийнхэн хараад бас энэ хүмүүс чинь ингэж байна гэдэг бас харах хэрэгтэй байх л да. Тэр үедээ ингээд бухимдж жаа бас жоох хэсэг зүйлүүд байдаг тий. Хөв миний ч энэ бол юу гэх хөгжимчин тэр дундаа бас хөв хүн гэдэг чинь гарч байгаа нэвтрүүлэг учраас бас асууж байгаа шүү заяа. Өөрөө чи юу боддог уу, юу санаж явдаг уу гэдгийг бас танилцуулах үүрээс. Тэгэхээр маш олон тийм постуудыг би харсан. Тэгээд ерөнхийдөө ялангуяа боловсролын систем одоо өөрчлөлт тохиолдоод байгаа тэр янз бүрийн асуудал бас байгаа тань харагдаад байна л да. Юусэд ингээд хүлээж авах харагддаг байхгүй. Тэгэл би ч хуцамсаа ухаж амжихгүй тэгээд нэг хал тарчаад ингээд ингээд хараад өгнө гэхээс чинь тэр орны бас нэг зайнад өгөө тэр амар юу яаж амжихгүй юм. Сервис хандж амжихгүй юм. Энэ талаар яриач юм яг юу бухимдуулаад байна. Яг бухимдах зүйл ер нь бол байгаа амирх байгаа. Одоо тийм бухимдах юм байгаа. Гэхдээ тэрний яг пост хийж байгаа нэг пост хийж байгаа илэрлэл нь би нөгөө жоохон комедик те жоохон хошин маркаар нэг юм одоо өөр дүр өөр үе байхгүй нэг тийм дүрээр ингэж пост хийж байгаа нэг асуудал. Гэхдээ хэлж байгаа үг нь үнэн. Тэгээ тэр нь одоо юунда яг байгаа одоо орчиндөө хөгж мөгж идэг бол ерөнхийдөө зөв ч гэсэн ерөнхийдөө бол зарим хүмүүс нөгөө яг тэр байдлаа болно мэдтгүү юм байл л дээ. Ямар хэр муу окей муу байгаа юм те окей муу байгаа мэдчихлээ. Гэхдээ хэр муу байгаагаа одоо мэдэх аюул чухал. Одоо ингээд бидний одоо амьдралын төвшин гэх юм уу те асуудал муу байгаа нь. Тэр асуудал хэр муу байна гэдгээ яах юм бол чиний гаргаж байгаа тэр үйлдэл бол бүх юм чинь тодорхой амар гоё байна. Гол нь тэр чинь активли цаанаасаа юу хэр муу байгааг нь харуулахгүй байгаа тий. Окей үнэхээр хүмүүс харддаг байсан бол одоо хамаагүй шүү дээ тий. Гол нь цаанаасаа харуулахгүй байхгүй. Тэр нь надад бүр амар муухай байдаг. Тэгвэл яг тийм жишээ болгож ингэж байна. Яг тийм чаар тийм байна гэдэг нь хэлбэл. Тэгэхэд бол ер нь бол зөндөө байгаа. Гэхдээ яг энэ асуултыг тавьсанд амар баярлалаа. Маш гоё асуулт. Тэгэд яг миний хамгийн хүчтэй болон хамгийн бага одоо хамгийн дөнгөж одоо ухаан орж байхад харагдсан зүйл гэхээр яг юм байгаа байхгүй. Би одоо 7 дугаар анги 5 дугаар ангиасаа 7 дугаар анги руу өсөж дунд анги руу орсон те. Дунд анги руу ороод би өсвөр насны хүүхэд байгаа байхгүй. Өглөө хичээл бичээл ороод багш болгон дээр өөрөөр багш болгон дээр ингээд ангиас олж явж байгаа. Бага анги студентс гарцсан. Тэгэхэд бол нэг арай хүүхдээ юу ингээд жоохон тэлж эхэлж байгаа юм л та. Яг тэр үед ингээд яаж хахад одоо ингээд за би бол нэгдүгээр сургууль 10 жилиг бол төгссөн. Төгссөн сурч исэн гэж хэлж болно. Яг албан ёсоор төгсөөгүй ерөнхийдөө бол жоохон хууль бусаар төгссөн ч гэсэн жил шүү болно. Тэгвэл тэр нэгдүгээр сургуультай би хайртай гоё багш нар зөндөө байдаг. Үнэхээр намайг бүр яг ингээд би нэгдүгээр сургууль сурч ирсэндээ баярлдаг авч. However бүр ингээд үнэхээр шүүмжлэхгүй болдгоо те. Үнэхээр одоо ингээд бүр жалах юм зөндөө байдаг байхгүй. Тэр бол нэг юм нэ яг илэрлэн би ингээд 12 дугаар анги байсан баха. Би 10 дугаар ангитай гитар сонирхсон. Тэгээд 12 дугаар ангитай би гитар сонирхоод наашаа цаашаа яваад сургууль наашаа цаашаа би хальт завсардаж мавсардсан тэгээд юу муугаад юу гэдүүлээ. Аттестатнаас дуудаж харуулж болсон. Наашаа цаашаа нэг жил завсарж аваад ажиллаж юм те. Тэгээд тэр оронд бол би хөгжим тусдаа явцсан. Тэгээд 10 жил 10 дугаар ангитай би ингээд гитар сонирхож байгаад тэгээд нэг жил завсардаа 12 дугаар ангийн төгсөх одоо хавар нь би зүгээр юу яадаг вэ ингээд манайх нөгөө хонхны хоёрын юм хүм зохион байгуулах наашаа цаашаа сургуулаар бөө юм болж байгаа байхгүй нөгөө доогуур даав юус явж үзээ газраараа илтгэх усын цуглуулаа. Тэгээ явж хахад би яг дуу хөгжмийн багшийн өрөөнд яг харсан зүйл юу вэ? 2 цахилгаан гитар, 2 эффект, нэг хятад бөмбөр, магадгүй нэг бас гитарч үл нэг тийм байсан. Тэнгууд зүгээр хог болцсон тий. Тэнгууд ашигладаг уу? Тэнгууд чи тэр бас мэдэхгүй. Тэр үед хараад яаж. Тэгэхэд харж байгаа юм байна. Тэгэхэд харж байгаа. What the fuck тий. Тэр ашигтай бас гитар тоглож гэсэн байсан тий. 2 жил болсон. Тэр хооронд сургуулаа бас мэдэхгүй юм шүү дээ тий. Тийм хөгжмөнтэй хинч мэдэхгүйсэн.
Тэгэл хараад what the fuck энэ одоо ингээд надаа яг миний хэрэгтэй байгаа зүйл ч дээ. Би энэ сургуулийн сурагч дээ тий. Би одоо би ингээд хөгжимчний амьдралыг сонгоцсон байна. Тэр үед би өөрөө хөгжимчин болохоо мэдэхгүй. Гэхдээ би одоо хөгжимчний амьдралыг сонгоцсон байна. Тэгэхэд яг энэ хүүхд болгонд одоо би одоо миний мэрэгжил одоо хөгжимчин болох гэдэг нэг сургуулийн зүгээс ямар өсөв баланцгаараа дэмжсэн тий. Дэмжсэн юм нь юу вэ гэдэг тэрнээс харагдаж байгаа байхгүй. Улсаас нэг төсөв гаргаад орж ирж байгаа нь орж ирж байгаа. Хүн амьд бэлгэлж байгаа байж магадгүй. Тэгтэл тэнцээ ингээ хог болсон. Ямар ч одоо нэгдүгээр сургуулаас надаас илүү гитарч, надаас илүү хөгжимчин гарч ирэх байсан ч юм билүү те. Одоо тэр хэрэглээ тэр хөгжмөд жоохон хийсэн бол те. Тэнгууд би ингээд улаан одоо гараараа урагшаагаар явсаар байгаад одоо ийм мэрэгжил хүлээхэд бол тэр сургуулийн надад өгсөн дэмжлэг бол төв байхгүй. Яг ясэрвэл дэмжиж явах юм чи сургууль байхгүй. 10 жилийн боловсрол. Тэнгууд чинь бүр ингээд тэрийг хараад би бүр амар хурж исэн. Тэр гитарыг чи мэддэг байгаа. Сургуульч угаасаа юм хөгжимч чамаа тэр гитарыг хэрэглүүлсэн одоо илүү чиний одоо юу гэдэг одоо сурах үйл явц илүү хурдан болж байсан баг. Илүү их. Тий, илүү хурдан байгаа. Чих байх байсан баг тий. Илүү хурдан байгаа. Надаа урам зориг одоо өгөх байсан тий. Гэхдээ би одоо ингээд сайн даач биш чаавас ингээд унж босоод наашаа цаашаа яваад ингээд арай аз таараа сургалт мургалт GM гарч ирээд ингээд 9 шүдэ найзуудын буйнаар ингэж одоо аз завшаанаа гараад би явчихж байгаа байхгүй. Тэнгууд тийм аз завшаангүй юу амар skillful хүүхдүүд ерөөсөө хэрэгтэй байсан юм байхгүй. Тийм мэдгүй юм. Зүгээр л Монгол бол зүгээр яг тиймэрхүү юмнаас болоод секундын дотор чадварлаг хөгжимчтэй ингээ алдаад байгаа байхгүй. Чадварлаг хөгжимч зүгээр гарынх нь алганаас ингээ урсаад байгаа. Гарынх нь алганаас урсаад ч зүгээр ингээ байлгачаад байгаа байхгүй. Ямар ч анхаарал тийм тэнгууд зөвхөн хөгжмөөр тийм юм байлаа гэж одоо бусад юм дээр ч гэсэн зөндөө байхгүй. 10 жил гэдэг бол нэр үнэхээр жалга. Тэгэхээр 10 жилийн юунууд бол хариуцлахгүй хандчтай яг тэр хэсэг дээр байна. Тэгээ яг энэ нэгдүгээр сурч өөр бас юм хөө юмуд зөв байж байдаг ашигладаггүй зөв яг хөө нэг тийм хөө юмуд бас байдаг байх тийм хөө юмуд бас харагдах байх. Тэгэхээр магадгүй яг өөрөө хөгжим сурмаар байдаг тийм магадгүй бүр хөгжим харж байгаа хүн гэж болно шүү дээ. Огт гитар харж байгаа хүн. Тэсэн чинь ингээд яг дуу хөгжмийг хичээл гэдэг юм ийм хөгжим байдаг юм аа тийм хитэн сурж байгаа учраас тэр хүн магадгүй байглаас абсолютын сонсолтой бүр тийм хүлээсэн бол яах юм тийм бас тийм шүү тийм. Наач мас их бодмаар асуудал гэдэг юм байна. Яг аймаг гэж аим сервис хүлээж аваагүй боддгоо ч энэ бол тийм юм биш үү. Чингээд зүгээр хөгжмөөс магадгүй нэг хүүхдэд тэр авьяас хүүхд нь олоод нэг барьчуул яах юм. Олдоогүй нэг мэдээд авчвал хэрэгтэй байхгүй тийм. Зя наад чи их том үргэн сэдв байна. За үе гитара болон эффекттэй танилцуулах уу өнөөдөр авчирсан. За энэ гитарыг би мэднэ. Энийг бол бөө юм болж авчирсан тэр гитар мөн биз дээ. Зөвхөн үстэй юм тий. Яг Америкээс авчирсан. За яг энэ чинь товчхон танилцуулбал. За хоёулаа үүч бас туссан танилцуулъя. Тий, товчхон танилцуулбал энэ нь яг Epiphone ES339 гэдэг завар байгаа. Тэгээд энэ маань ES339 гэдэг завар нь ES335-ын дараагийн завар буюу арай жижигхэн бий тий. Бодинараа жижигхэн тэгээд арай орчин үеийн нөгөө костюмных болон тийм юу дизайнер хийгдсэн. Тийм одоо тийм хөнгөн дизайнтай тийм гитар байгаа. Арай яг Gibson-ийнхаа бодвол хамаагүй хямдхан. Гэхдээ яг одоо үед амар гоё болсон юм юу гэхээр амар баг мөнгөөр амар чанартай гэж хөдөлж авч чаддаг. Тэгээд энэ гитар би детал руу орох уу? За тийм орё. Юу яхад бол энэ ч би тагийн авсан байгаа. Яг хийх гэж амарч. Тэгээд нэгт бол энэ бол ерөнхийдөө бол яг өөрөөрөө бүх юм байгаа. Тэгээ яг нэг сонсон юм гэвэл пикапын сонсон. Нэг пикап нь болохоор юуны Seymour Duncan-ы юу jazz пикап байгаа. SH1 хийсэн одоо шинэ суулгасан. Яг Seymour Duncan-ы пикап. Тэгээ энэ болохоор өөрийнх нь пикап. Тэгээд энэ гитар одоо л яг миний ажлын мөр. Яг би юунд дэш тоолдог. Яг тэр нь бас амар би ингээд hollow body, solid body хоёрыг голоор нүдэг. Тэр хоёрыг хүссэн дугуйлтаа би энэчээс гаргаж авч чаддгаас гадна болохоор энэ coil type-тэй. Coil type-тэй болохоор энэ coil-оо ингээд хуваачдаг. Pickup-ныхаа тэнгууд жоохон тийм single coil-тэй funky monkey ч юм уу тиймэрхүү юм дугуйлтанд болохоор амар хэрэгтэй байдаг. Тийм болохоор мангар яг миний л яг л ажлын мөр юм да. Тэгээ жижигхэн биетэй тэгээд хөнгөн авч явахд гайгүй тийм болохоор яг миний номер 1 одоо сонголт яг ажлын мөр. За тэгэхээр юу ч ерөөдөө jazz старч бол дандаа эмгүүтэй F-тэй одоо F-тэй хэлдэг шүү дээ. F-тэй гитарууд хэлдэг. Яг яагаад гэдэг юм бэ? Ерөнхийдөө бол өнгөндөө л би бол өнгөндөө байдаг л гэж боддог. Тэр бол өнгө нь болохоор арай mid тал руугаа mid дугуйлт нь арай өндөр. Тэгээд нөгөө юу чин арай нөгөө юу талаасаа тембер талаасаа ялтчгүй
яг тоглож байгаа аккорд авж байгаа аккорд бол тоглож байгаа тэр стилтэй амар нийцдэг. Тий. Гэхдээ яг full hollow нь болохоор яг тийм яг жинхэнэ яг straight head тийм одоо swing bossa jazzтай амар тохиромжтой. Энэ нь болохоор full hollow гүйцэхгүй ч гэсэн ямар ч байсан semi hollow гэдэг утгаар бол төгсөн дууралт бол гаргадаг. Тэгээд миний хувьд яг semi hollow-оор тоглох дуртай. Ягаад гэхээр өнгө нь арай нөгөө pushтэй арай ингэж pushилж дуурдаг. Тийм болохоор тэрэнд амар дуртай. Тэгээ олон жанр руу бас их хэвтэх юм дэ semi тий. Semi би бол тэгж л ойлгоод шүү дээ. Semi-гээр бол юу л юу бас нэггээр бас rock mock бол зөндөө тоглож болдог шүү дээ. Яг нь full нь бол арай тийш явах хэрэгтэй арай өвөлтэй арай бас болтгүй. За тэргээр бас даваад болдог. За тэгээ хоёлоо цааш нь эффектээ танилцуулах уу? Тэгээд да. За ингээд сая гитараа танилцуулсан. Тэгээд ES339 юм байгаа. Тэгээд энэ ч би ингээд нэг юм жижигхэн хөглөгчтэй. Ингээд хөглөгч маань ингээд жижигхэн болохоор айгу авсаахан. Энэ тэгээд айгу давгүй сайн зааждаг хөглөгч. Тэгээд бас герцэс болдог болохоор айгу айтаахан. Jazz бол 442 тэгээд өөр pop mop ч юм тэрэн дээр бол 442 хөглөд хоёр болоо явцдаг. За энэ бол миний pedal board байна. Тэгээд миний pedal board бол ерөнхийдөө 5 хэсгээс бүрдэж байгаа. Гэхдээ 5 хэсгийнхаа яг цөмөн буюу одоо тархи нь бол энэ байгаа. Энэ одоо Sans amp. Одоо Tectonic Flywig 5 version 2 гэдэг хөлбөр байгаа. Энэ нь болохоор өөр дээрээ одоо multi effects гэж явдаг. Тэгээд өөр дээрээ amp simulatorтай тэгээд яг нөгөө яг суур болсон эффектнууд хамттай байж идэг. Зөвхөн энийг авч яваад тоглолтод явцсан болохоор. Тэгээд энэ маань хэсэгнүүд нь юу вэ гэхээр энэ бол ингээд ампны хэсэг нь байгаа. Энэ Fender-ийн Deluxe юун дээр одоо тулгуурлаж хийгдсэн яг бүгдийг аналог холболттой амп. Одоо энэ амптайгаа тэгээд энэ cabinet simulator буюу одоо speaker simulator нь орлуулагч нь. Тэгээд энэ унтраач нь бол шалан дуурна гитар нь ямар ч ампны өнгө байхгүй. Үгүй арай өөр дуурна. Тэгэд энэ нь болохоор distortion буюу одоо channel солих. Энэ болохоор нөгөө distortion channel солих өөр байгаа. Тэгэд энэ чинь Marshall болон Mesa Boogie хоёрыг хоорондоо ингэж өнгөний сольж болдог. Тэгээд энэ маань саяных Marshall-оос одоо Калифорни буюу юу Mesa Boogie. Энэ бол миний distortion. Тэгэд энэ болохоор delay. Тэгээ би энэ надад хоёр delay байгаа. Энэ бас нэг delay. Гэхдээ энэ delay-г би арай өөрөөр ашигладаг. Зүйл нь юу вэ гэхээр цэгтэй 8-тай delay энэ миний. Тэрэнд ямар зүйл хэрэгтэй вэ гэхээр одоо нэг иймэрхүү лайн амар хэрэгтэй болдог. Миний яг хөвчлэн тоглолтын дээр. Өөрөөр хэлбэл композитор талтай юм байдаг. Гэхдээ би зөвхөн энэ дуулалтыг хүсдэг. Тэгээд энэ болохоор reverb, цөөрэ. Удаан даруул цөөрэгөө. Удаан даруул нэгдэн. Цөөрэ нь 2 сеттингстэй том болон жижиг, энэ жижиг нь. Энэ том нь. Ийм байгаа. За тэгээд энэ болохоор ингээд distortion. Энэ болохоор зүгээр boost, сигнал нэмж өгнө. Тэгээ урдаа явахна гэдэг энэгээрээ тохиролцож болно. Хөвчлэн соло гიშгтэй би урд нь тавьж агаад соло тоглохдаг гიშгэ тоглолцдог. За энэ болохоор миний яг юу байгаа? Modulation одоо factor. Миний одоо бүх modulation effect-үүд үүдэг. Chorus, phaser, flanger, tremolo юу гэдэг. Ер нь бол жоох илээ дууралтай эффектнүүд. Tremolo. Миний хамгийн дуртай нь энэ байна. Vibrato, тэгээ flanger, тэгээ хөвчлэн би энэ rotary speaker ашигладаг. Энэ болохоор яг жоох юм soul hip hop тань тоглоход амар гоё гэдэг. Энэ бол ингэж ашигладаг байгаа. Айгүй ингийн стап ба. Тэгээд энэ delay 2-уугаа шалтгаан нь юу вэ гэхээр би сая энэ чи цэгтэй 8-ыг энэгээр ашиглаа. Энэ чи ингийн delay ашигладаг гэсэн энэ яг boss-ийн pedal байгаа нь учраас тэр нь юу гэхээр buffer юутай buffer сигналтай өөр дээрээс одоо сигналын нөсөгчтэй байдаг бүх boss-ийн pedalууд
Тэгээ би ийм амар олон юм холбогдож байгаа учраас гол нь яалтч үнийг buffer хэрэгтэй. Тим үүднээс ерөнхийдөө бол байгаа. Гэхдээ би хоёуланг нь бол энэгээр хэрэгжилж болно. Гэтэ тэр гэдэг утгаараа би ингээд хоёуланг нь ингээд ашигладаг. Тохиогоо унахын тулд юм тохиогоо сигналаа унахын тулд дунд нь очор болж ашиглаж байна гэж тийм. Тийм. Тийм байна. Миний гитарын эффект. За гитара техникээс нэлээд түрүү ярьсан энэ бол яг Epiphone ES339-ийн загвар байгаа. ES335 гэдэг загварын арай жижигхэн бөгөөд хамгийн арай сүүлийн үеэр хөлбөр. Дууралт нь яг нөгөө semi hollow body гэдэг утгаараа дууралт нь хадгалагдаад хэмжээ жижигхэн бас хөнгөн тоглох арай эффектхэн байгаа. Тэгээ ES гэдэг нь юу гэхээр electric Spanish гэсэн үг. Тэгээ анхаа Gibson гаргаж ирэхдээ Испани гитарыг одоо цахилгаанжуулж аваад ирсэн гэж ярьдаг. Тэгээд энэ болохоор би нэмж хийсэн юм бол ганц пикап нь бас яг Seymour Duncan SH1 гэдэг jazz пикап байгаа. Нэг пикап энийг би сольж хийсэн. Тэгээд бас энэ болохоор яг өөрөө байдаг пикап байгаа. Тэгээд энэ болохоор яг миний яг ажлын мөр гэдэг нь юу гэхээр утгатай вэ гэхээр би нэг бүх тоглолтын дээр ямар ч тоглолтын дээр очиод хэрэглэсэн ч болно. Ямар ч асуудалгүй. Яагаад тэгэхээр энэ ингээд хагас өндөр болохоор jazz тоглолтыг гаргана. Бас хагас одоо хөндөй биш цол биетэй болохоор rock, pop бүх тоглолтыг гаргана. Тэгээд давхар бас нэг coil type-тай. Энэ болохоор single coil тоглолтыг хамт гаргаж болно. Одоо type-ийг байгаа. Тэгээд type хийхдээ нэг юм байгаа. Тэгээд ерөнхийдөө бол одоо миний яг одоо setting-сээр бол би ингээд jazz тоглолтын settings бол ингээд дангаараа ингээд одоо jazz тоглолтоо гэж бодлоо. Одоо ингээд jazz тоглож болж байгаа нэг. Тэгвэл гоё юу гэхээр бас энэ гитарныхаа одоо ачааг юу би шууд зүгээр distortion шууд өгөөл. Одоо яг миний тулцсан одоо солоны settings бол юм байна. Тэгээ ерөнхийдөө бол яг амар versatile, амар янз бүрийг ингэж хийх зорилттой. Жижигэн ч гэсэн хувирах чадвар сайтай. Яг одоо миний төхөөрөмжтэй байна да. Ерөнхийдөө нэг юм асуудал байна л да. Одоо хөгжиж сурж байгаа хүмүүс би зарим нэг юм харах юм. Тэгээ яг одоо замаараа биеэрээ туулаад явсан хүмүүсээс бас сонсвол хөгжмийн онц юм хүнд хэрэгтэй юм уу гэдэггүй юм. Зөвшөөр бие дагах суусан шударгууд юм. Надад хоёул үйлчлэн. Ерөнхийдөө бол би бол бие дагаад сурцсан. Тэгээд би анх одоо хөгжим бариад хөгжим тоглоод сурах гэхдээ окей. Миний чих тийм сайн биш юм байна. Гэтэ би онлоо сайжруулах хэрэгтэй миний шууд онлогоо дайрсан. Хамгийн анх шууд одоо ингээд одоо мама нашид гитаранд тоглож чадахгүй байхдаа би шууд pentatonic scale юуны одоо ингээд функцнуудтэй энэ нөгөө functional harmony одоо гармоны одоо функцүүдийг шууд судлаад эхэлсэн. Тэгээ надад бол яг надад сонирхолтой байсан. Сонирхолгүй байсан бол би судлахгүй л дээ. Надад сонирхолтой байсан бол би шууд тэрүүгээр ахуулаад ингээд сурцсан. Гэхдээ нэг муу юм яг гэхдээ яг ясаар хөгжимчин номер 1 асуудал чих байх хэрэгтэй юм лээ. Тэгээ тэгмүүд би чихнийхээ чихээрээ процесслох зарим юмыг толоогоор хэтэрхийх ингээд яатсан. Одоо хөнгөвчлөө товчлоо явцсан. Тэгээ тэрнийхээ ч горыг өөр намсаж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол цаашаа хөгжүүлэх бол мэдээд явж байгаа. Тэгэхээр энэ яг мэдээж чих мэдээж чих чанс юм бол мэдээж хүүхэн тоглоомын бол мэдээж асуудалтай. Тэгээ яг анх би тас сурж байгаа 1000 чихтэй байгаа тэр чинь 50 мавь бүхэн буруу байгаад шиг юм юу гэдэг юм. Зүгээр яг ийм нэг юм яваад байна л да. Би ч өөрөө соёл урлагийн сургуульд бас төгөл уушаа сурсан шүү дээ. Тэгээ би GM-д ороод амар гайхсан байна. Хөө оюуны ахлах. Хэлтгэлтэй юм өөрөө хараад
тэр хоолын гармонуудтай ямар өөр юм бэ тий зааж байгаа хэдий одоо клиентийн тойрог бидээс одоо ярьдаг хэрнээ тэр шал өөр юмд ашиглаа тий хэзээ ашиглаж байгааг юмд ашиглаа шал ондоо юм ашиглаа тий скейлер хүртэл яаж энэ клиентийн тойрог нь дараалал юм олж болдог тий аккордуудын юунууд яаж олж болдог тэмдэгтээ ганц тэмдэгтийг чийжлэх биш байгаа байхгүй тий тэмдэг чийжлэх дараа биш байгаа байхгүй тий тэр нүрэ ганцна тэгээд яг одоо дөнгөж игээ сууж гэж байгаа би одоо бүхэл бүтэн сууж сурцсан хүн тэгж ингэж яхад чинь тий зүгээр яг зарим хүмүүс ингэж альдаг. Зүгээр бие дагаа сурсан бол бүхэн болсон гэж ойлгоод байна. Тэгэхээр яг ингэж онолтой сурах, онолгүй сурах хоёрын нэг ялгаа байгаа юм байхгүй юу? Ерөнхийдөө бол байлгүй яг онолгүй сурах нь бол онолтой сурна гэдэг юм бол яг одоо мэрэгжлийн төвшөнд л гэсэн үг л дээ. Тэгээ яг одоо ерөнхийдөө бол би яг сая эхэлж ярихдаа болохоор ингээ би өөрөө бие дагаа сурсан баа. Тэр нь зөв. Гэхдээ энэ болохоор арай өөр асуудал байхгүй. Гэхдээ яг хүн шууд upfront ирээд нэг random хүнтэй ингэж одоо ингээ шууд өөрөө ингээ сураад ингээ болчтой гэж ивэл sorry миний хөшөө болоо гэж. Энэ бол тэр асуудалтай амар ойрхон яагаад гэвэл тэр чинь одоо ингээ нэг хүн уншиж чадахгүй бол тэр чинь ингээ өсгнүүдийн зааж байгаа өгүүлбэрийн бүтцийн зааж байгаа. Тэгжээж чи ингээ ярьж хэлж байгаа юм аа ингэж өөрөө анализ хийж арай нэг өөр төвшөнд яадаг болондоо тэгэхгүй тэгээд ингээд яаж ийм гэдэг чинь мэрэгжлийн бус мэрэгжлийн гэдэг чинь тэрнээсээ л хамаардаг л гэж боддог шүү дээ. Аль болох деталь анхаарал хандуулах чадвар тэр детальд анхаарал хандуулад одоо ингээд илэрхийлж байгаа санаа ч юм уу тэр нарийн байж иж ер нь мэрэгжлийн төвшөнд арай ерөнхийд нь ингээд тоглолцдог ерөнхийд нь ингээд байж байвал нэг мэрэгжлийн бус гэдэг нь юунд харагдах вэ гэхээр нэгт ямар нэгэн тоглолтын дээр тэр хүнийг авахгүй ямар нэгэн одоо боловсролын байдал тэр хүн одоо өөр сурж байгаа хөгжимчд ямар ч мэдээлэл өгч чадахгүй боломжгүй. Тэгээд тэр хүн өөрийнхөө юу тоглоод юу хийж байгаа тэр анализ хийж чадахгүй болчихвол энэ бол ямар ч тийм одоо боловсролын байдлаар одоо бясалгана гэж ярьдэн шүү дээ. Энэ бол ямар ч тийм академик зүйл биш гэдэг нь бол яг скиллтэй бол скиллтэй байгаа. Тэгээд яалч бид нар махыг болгож иддэг юм шүү дээ. Тэртэй адилхан. Зарим мах бас жоохон дутуу боловцсон багтаа гоё тий. За тэгэхээр өнөөдөр зөндөө их зүйлийн тухай ярьлаа. Тэгээд ямар ч сан үеийг та бүхэн танилцуулж ийм үзэл бодолтой ийм сайхан залуучууд Монголд маань зөндөө их хэрэгтэй байгаа, зөндөө их гарч ирээсэй гэж би хүсдэг. За ингээд эцсийн мөчийг ояа хүн өглөө зааж. За ерөнхийдөө миний асууж чадаагүй чи хэлмээр байгаа тий одоо үеэрч үеийн залуучууд ч юм уу дөнгөж сурж ирж байгаа одоо дүүнер бас байгаа шүү дээ тий. Тэгээд гитар талаасаа тий гитар сурахад яагийн юм чи зөвлөх юм юу вэ? Энэ хэлэх юм юу вэ? Би ингээд хэлчмээр байхаас одоо энэ бол дандаа хөгжим сонирхдаг хүмүүс үзэж байгаа учраас тий. Би бол ерөнхийдөө бол өөрөө тийм амар дарч бол арай болоогоо гэхдээ болно гэж итгэж байгаа. Ерөнхийдөө бол жоохон түүхий болох гээд хичээж явж байгаа хүний хувьд хэлэхэд өндөрт хүрээд хэлвэл өөр шүү дээ тий. Яг хүрх гээд явж байгаа хүмүүс одоо хүрх гээд явж байгаа хүний одоо зүгээс хандаж хэлэхэд ерөнхийдөө бол юу юм бэ лээ. Одоо цаг зарцуулалт, энерги зарцуулалт хоёр чинь шал өөр үүдэг юм байлээ шүү. Тэгээд одоо ингээд би бол яг мэрэгжлийн төвшнгөөр явж байгаа хүмүүс одоо жоохон зөвлөгөө өгөх. Ерөнхийдөө бол тийм тал бүрийн мэдлэг болж чухал. Гэхдээ нэг өөрийнхөө нэг онцлог юмыг бариад авах чухал. Чи ямар онцлог? Чиний онцлог нь юу вэ? Тэрийгэ бариад дээшээгээ аваад явчихад яг зарим одоо ингээд дутуу шин чанаруудаа ингээд гүцээгээд явхад тэрийгэ тойруулаад явхад болно. Тэгээд гол юм амар сайн барьж явах хэрэгтэй. Өөрийнхөө онцгой зүйлийг юунд дуртай юм те. Тэрийгэ яаж тэрнээс гадна чи дургуй зүйлээ хийх л болно. Чамд дургуй чи ингээд сонирхолгүй дургуй байгаа гэсэн чи чамд бүр амар хэрэгтэй юм зөндөө байгаа. Тэрийг дуугүй амандаа хийгээл бас явж явах хэрэгтэй юм байна хэрэгтэй. Тэгээ ер нь бол хэрэг болдгоо зүйл гэж байхгүй л гэсэн үг. Хэрэг болдгоо зүйл бол байгаа. Тэгээ ерөнхийдөө бол өөрөөс цас тэргээ фильтрж явах хэрэгтэй. Амар сайн ментортой байх хэрэгтэй. Яг зөв ментортой байх хэрэгтэй. Маш одоо чадварлаг лаг туршлагатай ментортой байх хэрэгтэй. Би даазуулж бүр амар олон тийм ментортой хүмүүст болохоор амар баярлагдав. Тэгээд давхар нөгөө хувийн сахилга бат те одоо ингээд би одоо хөгжмөө ингээд давтах хэрэгтэй хүсэхгүй байсан давтах хэрэгтэй ингээд хувийн тийм нөгөө сахилга батны асуудлууд бас зөндөө байгаа. Тэрийг бас шийдэж явах хэрэгтэй байлээ шүү. Тэгээд ерөнхийдөө бол тэгэл хөгжимчин чамайг амар өөр шал different одоо тав дахь хэмжээс рүү аваачиж байгаа гэдгийг бол ерөнхийдөө сайн тэгэл бүргэж мартахгүй байгаарай тий. За ингээд энэ боломжийг ажиллаа өөр хангас угаа хүүхдээ хүмүүс байна. Тийм мэдээж магадгүй наад зөвхөндөө ээжтэй хамгийн анх дэмжсэн хүндээ тийм мэдээж манай Мартин тус үг хэлэх хэрэгтэй болов гэж бодож юм л да. Сэтгэлийн хөндөх үг байна уу? Сэтгэлийн хөндөх үг үү? Бүгдэнд нь үү? Мэдгүй хин нэгэнд мэдгүй өөрөө л тийм.
За ямар ч байсан тэгээд яг энэ үед яг окей би ингээд угаасаа ойлгомжтой. Угаасаа би Мартинд бол би угаасаа байнга хэлдэг. Би ээж авдаа байнга хэлдэг. Би найзсандаа байнга хэлдэг. Гэхдээ би кредит өгөх тал дээр болохоор яг юу яасан гитар хийрээ контроллертой өгсөн чүүгдээ баярлалаа. Тухай дижемсэн унсан. Ер нь бол мэдчихэж байгаа. Гэхдээ би кредит өгч бүр хийж байгаа хэлэх хэрэгтэй. Чүүгдээ баярлалаа. Тэгээд F310 надад тэгж намайг спортлж өгсөн. Нагадаа баярлалаа тий. Тэгээд ерөнхийдөө бол чүүгдээ бол амар баярлалаа шүү. Тэгээд Эфелийг 8 дуурайгийн тухайд санал болгож ирсэн Дөөктөө баярлалаа тий. Тэгээд намайг Dubstep гэж шахажсэн сайхнад болгоёртаа баярлалаа. Ер нь тиймэрхүү бусад кредитийг бол би бол байнга өгдөг хүмүүс болж байгаа. Тэгээд тэдэртээ бол амар баярлалаа гэж хэлье. Угаасаа одоо Мартин, одоо мөнх хоёр огш маань байна тий. Амар том нь үнэн. Угаасаа гэхдээ би байнга ярьж явдаг болохоор гэхдээ бас мөнх хоёр огчтаас би бол хэлмээр байна. Манай мөнх хоёр огш бол яг одоо хамгийн hard working, хамгийн их амар ажиллаж байгаа, хамгийн одоо Монгол одоо байж болох одоо яг энэ юун дээр байгаа хамгийн амар багш хүн. Тэгээ одоо энэ үнээс одоо ингээд сурах юмаа сураал явж байна. Гэхдээ ерөөд бол шинэ гэхдээ мөнх хоёр огчтойг хандаж хэлэхэд мөнх хоёр огшийг хэлэхэд баярлалаа. Таны одоо таньс би амар гоё юм зөндөө сурсан. Нас гадна олон түмэнд хэлэхэд яг мөнх хоёр багш маань first generation яг жинхэнэ жазын Монгол багш шуул гэж хэлмээр. First generation. Манай баскетбол тоглолдог, төгөлдрөөр тоглолдог тий. First generation hardest working man in town. За. Тэгээд хоёрын яслаг үзсэн та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд мэдээж GMB-ийнхэндээ бүгдэнд нь баярлалаа. Хамгийн гол нь энэ мундаг залуучтай гарч ирж байгаа Мартин та бас миний хувийн зүгээс бас мөн хоёртаа маш их мөн хоёр манай соёлын сургуулийн дээдлийн курстэй. Манай эдийн шахнаар ах курс. Тэгээд мөн хоёртой би минь бас юугаасаа мэднэ. Оюутан байхасаа мэднэ. Тэгээд нэг одоо багштай мэржлийн багш маань нэг багштай. Тийм хоёр. Тэгээд мөн хоёроо бас proud хэрэгтэй маш их ажлыг нагуулж байгаа ганц хүн. Бас ярил хийх болохгүй байна гэдэг. Бас нэг юм марчиж хонгор жоож байгаа. Тийм. Хонгор жоож хоёроо зүгээр хамжилгэд хийж байгаа болон хийсэн бүх юм чинь баярлалаа. Яг одоо миний зүгээс хийж байгаа болон хийсэн бүх юм чинь баярлалаа. Бас дэлгөөн буюу Магнолиан доо хийж байгаа бүх юм чинь баярлалаа. Магнолиан одоо баярлах хэрэгтэй маш мундаг залуу тий. Олон өөрөө ч аягүй мундаг артист тий. Олон талаар мундаг залуудыг бас баярлах хэрэгтэй байхаа Монгол залууч маш олон гоё шин технологи хийж хөгжиж өгч байгаа гэж боддог. За ингээд 440 өнөөдөр өрөөнд ирсэн үедээ баярлалаа. Тэгээд дуран бүтээлийн өндөр амжилт хүссэн үсэг уус болчих واخ. Тэр уусагтай гоё ёс сургууль хүсчихье. Баярлалаа. Хамгийн гол нь гоё хүсчээчтэй. За ингээд дараагийн руунд маань зуршлах хүн маань хэн байгаа вэ гэдэг сонирхол асуултыг үлдээгээд коммент хэсгээр бас юу мэдмээр байна, ямар хөгжимтэй уулзмаар байна хэлээрэй. За үе өнөөдрийн зочин үе баярлалаа. Баярлалаа.